За юу цаана Switch Cast-ийн сонсогчдоо бидний 4-р дугаар эхлэхэд бэлэн боллоо. Цэг юм байна. Lounge-аас Иба мэдчилж байна. За тэгээ өнөөдөр бидний яг албан ёсны хамгийн анхны зочинтой дугаармаар одоо хүрэхэд бэлэн боллоо. Маа зочноор өмнө нь оролцож байсан. Өмнөдөө ер нь л бүтэн дугаар дээр хамт суугаад үзсэн. Гэхдээ энэ удаа илүү зочин талаасаа байна. Бид нар бас зочныгоо гоё хүндэлж ярина. Анхны зочин. Тий, анхны зочин юу байна да? Оо тайван да. Өөрийгөө нэг танилцуулаач одоо яг бүрэн бүтнээр. За би 6 дугаар сургуулийг төгссөн. 6 дугаар 10 жилийг төгссөн. Одоо ангаах сурж байгаа. Нүүр ам судлалын сургуулийн 5 дугаар курсын оюутан Тамира байна. За тэгээд энэ Тамир Бацух. Switch Cast-ийн хамгийн анхны зочин болж оролцож чинь сэтгэл өндөр байна. Тамир Бацух. Манай хүн чинь бас хөөрхөн лайв маяунд оролцсон тий. Нилээн яриасыг залуу байгаа. Шийдтэй хамт лайвд оролцсон. Энэ подкастны демо дугаарт нь орсон. Тэгээд подкастын найзуудын ярианд орсон. Одоо ингээд хамгийн анхны албан ёсны зочин болоо орж байна. Тэгээд Тий. Тэгэл маа Тамира энэ удаагийн дугаараар ер нь бол яг өөрийнхөө сонирхдаг одоо тий баг хөгжим амьдралын хэм маяг гэдэг одоо ер нь бүхий л Тамирыг ер нь бол нээх дугаар байгаа ч гэх шиг. Олж нээцгээе. Тий. Өөрийгөө шинээрнэ. подкастн дээр л нээх байж. Гиснээс манай хандлт бол дажгүй яваад байгаа. Дажгүй ч яг ер нь бол би өөрөө нэг Facebook группүүд төр нэлээд шеэрлж байгаа нэг ойролцоогоор 100 үзэлттэй болж байгаа. Тэгээд маа зураг бэлэн болчихвол зургаа бол одоо яг эдитэнд оролцсон байгаа. Зураг бэлэн болчихвол YouTube дээр оруулаад эхэлнэ. SoundCloud-ийнхаа бол асуудлыг шийдсэн. Тэгээд одоо ер нь бол дугаар нэг тасрахгүй тий. Тийм бид хэд ч гэсэн өөрсдөө ажиллаа зохицуулаад одоо өнөөдөр бол баасан гаргийн өрөө бас ингээд цаг гаргаад бид бүгд подкаст бичгээд Lounge-д цугларсан байна. За өнөөдрийн сэдвүүдээр бол Тамирагийн талаар ярина. Тэгээд энээс гадна те мэдээж нэг үндсэн сэдвүүдэд бид хэд ярих байгаа. NBA, хөгжим, лайфстайл гэдэг. NBA дээр болохоор улирал маань эхлэх чинь. Улирлын өмнөх тоглолтууд үзүү таад. хальт. Тэгээд Lakers эсрэг Golden State тоглолтыг үзсэн ч гэжтэй юуг нь Хайлайт юм. full highlight-ыг үзсэн. Ер нь сэтгэл амар өндөр. Тэгээд тэгсэн чинь саяхан Lakers Brooklyn 2 тоглоод ажигдсан мэлий. Тэгээд highlight-ыг үзэхгүй байх гэж за болий да. Улирлын өмнөх хайлайтууд тоглолтууд бол нэг тэгээд нэг асуудал тариад байхгүй байх. Ачаал бүгд яг Нэг ачаал бүгдлүүд хэрэггүй. Яагаад гэвэл улирлын өмнөх тоглолтууд дээр ер нь манай Lakers ер нь улирлын өмнөх тоглолтууд дээр ер нь Lakers алддаг л та. Улирлын өмнөх тоглолтуудыг үзэл тэгэл за Lakers ер нь плей-оффт орох юм байна. Бараг авчих юм шүү дээ. Тэгэж бодол тиймэрхүү л байдаг. Тэгэл улирал эхлээл. Улирлын ихэнд ч бас нэг гайгүй явдаг. Тэгэл дундаас эхлээл нэг сонирн болол ирдэг юм дээ. За тэгээд би одоо нөгөө пэйж дээр мэдээ бэлтгэх гэж хажуугаар ингээд ер нь бол айгүй олон артикл уншиж байгаа. Тэгээд хамгийн таалагдсан артикл нь гэвэл одоо улирал эхлэж байгаатай холбогдуулан энэ улирлыг тодорхойлох 29 ийм хүчин зүйлс гэсэн ийм нийтлэл орлоод ингээд тэрийг ингээд бид дөрөв ер нь ярилцаад ямар хуу байх бол гэ тэ багахан хэмжээний NBA ток өрнүүлэе гэж бодлоо та энэ дугаараараа. Тэ. За тэгээд энэ нийтлэлийг болохоор Ringers.com гэдэг сайтаас би авсан байгаа. Bleacher Report-д итгэхгүй байлсан. Bleacher Report гэснээр тэр шилдэг 50 тоглогчид харсан уу? Харсан. Бүр юу. Уцаа аваа шидсэн биз дээ тэрийг сонсоод ч яг үзээд Коби фэнүүдийн бүр амар орын үү. Тэр бүр ямар ч эрүүл ухаанаар сэтгэсэн заяа нэрээ. Коби 14, Стеф 12 тэр биш байхгүй юу? Тоглож дуусаагүй байгаа. Тэтгэвчтэй гараагүй байгаа тоглогч шүү дээ. Тэр бол биш. Тиймэрхүү чигсаалтад одоо ер нь итгэхээ болий залуусаа. Итгэвч байх уу ер нь. Тэр бол зүгээр юу юм шүү. Яг нэг статын яг одоо бидний дүнгийн голч боддог нэг том юу байдаг шүү дээ. Тиймэрхүү дүнгээр нь ангилсан тийм. Тиймэрхүү аргаар л яг тухайн тамирчдын статын ингээл дундажлаа. Чадварыг ерөөсөө яах. Хүний карьерийг үнэлэхдээ хүний карьерийг ер нь хүн өөрийнхөө байдлаас өөрийнхөө өнцгөөс яг хүн гэдэг утгаар үнэлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгсэн чинь тэрэн дээр яасан бэ гэх юм бол хүмүүс ичгсахта зүгээр машинаар згсаацсан. Машинаар бодож згсаацсан. Зүгээр ингээд математик дундчлаар яагаад тэнгууд нөгөө Коби гэж стат чи efficiency гэж нэг хогийн юмнаас болоод амар доошлдог Коби гэх. Тийм Коби ялч нь өөрөө амар менталити тоглогч. Тэгээд ялч нь тоглолт болгон дээр хожихын төлөө амар зүтгэдэг, амар их товтлогоо явуулдаг.
Олон тоглох явуулдаг. Тэгээд Тийм. зүгээр Тэр нь доош. зүгээр энэ дээр би бүр ингээд пост хийчихсэн байхгүй бүр яагаад Коригоос илүү вэ гэдэг ингээд яагаад ийм юм дээр те Коби бол би ихний 5-д оруулна. Яг хөв нэмэр одоо Legacy-гээр ярих юм бол энэ чин сагсан бөмбөгийн айкон ахгүй юу? Ус өнгөрсөн Lakers 20 жилийг үнчилсэн. гол юм шүү Тийм. дээ. Энэ бэ нүүр царай шүү дээ. You can see the beauty of Kobe's game. Айкон гэдэг чинь угаасаа амар том зүйл байхгүй юу? Одоо Poppy ертөнцийг Майкл Джексонээр төсөөлдөг шиг сагсан бөмбөгийн ертөнцийг яг Жорданы араас Кобигоор төсөөлдөг гэсэн хүмүүс. Тийм. Манай үеийнхэн бол бүгд Кобигоор төсөөлнө шүү дээ. Дээр үеийнхэн бол яг бүгд Жорданаар төсөөлнө. Манай үеийнхэн бол бүгд Коби л гэж ярьж шүү дээ. Манайхаас доошоо болов тэгэл LeBron гэх. Тийм, сүүлийн үед LeBron. Би бол яг Жордан тоглолтыг бол шууд мод үзэж байгаагүй, нэг тийм ол үзэж байгаагүй. Уусаа айкон гэж яг яаж одоо ч гэсэн Степен Кори энэ бэ нүүр царай мөн үү гэдэг бас хэлж байдаг шүү дээ. Тийм тийм. Одоо LeBron-ы юм дараа дараа. 10-д бол Коби бол яхааргүй мөн байсан шүү дээ. Тийм. Яг Хүмүүс Duncan гэж ярьдیں۔ Гэтэ тэр бол өрөөсгөл байна. Кориг яг нэг юм дээр хүлээмжшэрх нь юу гэвэл Кори бол яг бүх цаг үеийн нөө шидэгч. Тэрэн дээр бол яалч Кори бол яг тэр нүүр царай Өөрчлөсөн хүн. Тэрнгүүрээ нөө импакт нь өндөрөлтөө. Гэтэ Кори айкон бол биш. айкон гэдэг юм мэдэх амар амархан байхгүй ингээд сакс үздэггүй бүр ерөөсөө сонирхдаггүй хүнээс Jordan гэж мэдгүй гингүү асуунгууд мэдээд идэг байхгүй. Кобиг мэдээд идэг байхгүй. LeBron-ыг мэдээд идэг байхгүй. Кориг яг нэг мэддэг болцсон. Саяхнаас л мэддэг болцсон. огтод л Ялангуяа бацаанууд амар. тийм бацаанууд огтод. Тэр нэг жижигхэн биттэй хүмүүс те. Стефиг айгүй мэднэ. Стеф бол ер нь одоо Айверсон тухай үед ямар байсан яг тэрний л орчин цагийн одоо арай efficient гэсэн юм байхгүй. Арай авраг яалгсан авсан тий. Тэ? Хит авраг авсан. Сайн л ажиллах юм байна. За тэгээд Bleacher Report-ийн жагсаалтыг бол ярихад ийм байна. Одоо 50 тоглогчийг бүгдийг ярилтай нь биш. Би өөрийнхөө нэг жагсаалтыг сайтаар хийгээд гаргасан. Тэрнэр бол эхний тавт бол MJ, LeBron, Kareem, Shaq, Kobe, Duncan, Magic гэдэг нэг ийм 7 хүний гаргаад ирж байгаа. Эхний тавт нь бол яг эхний миний нэрлдэг 5 хүн бол багчжсэн. Shaq Kobe өмнө орсон юм. Тийм. Shaq-ийг ингээд тэр ч яг ингээ метрикээр статаар л бас гараалаа гал та. Тэнгүүд Shaq-ийн нөгөө нэг Shaq ч өөрөө нэг довтлооны өндөртэй. Тий. Алдаа багтай. Яг чөлөө шидэлтэй. Shaq чөлөө шидэлтэй хийдэг байсан бол NBA хамгийн агуу тоглогч аимшигтай тоглож байгаа. Хак шакмак байхгүй дээ. Гүнээр утгагүй. За, үлрэл эхлэж байгаатай холбогдсон 29-оо тэгээд эхнээсээ гоё яриа явчихгүй. За, 29-т чигсаасан нь болохоор Эндрэ Игудола хайш явчих вэ? Одоо бодъё л да. Игудола бол хамгийн сайн багийн тоглогч те. Ер нь бол Golden State-ийн одоо хар ажлын хүн байсан. Ер нь сэлгэнээс гарч ирж амар үр нөлөөтэй. 6 Тийм талбай дээр амар хамгаалтанч тэр тоглохоонч тэр айл айланд амар үр нөлөөтэй чаддаг. Та хэдийн бодлоор одоо Игудолагийн ерөнхийдөө бол очих хандлага нь бол илээд байгаа. Гэхдээ аль багт нь их мэдэхгүй. Аль багт нь очвол илүү үр дүнтэй. Аль багт нь очоосоо гэдэг. Lakers фэний хувьд Lakers гэрээсээ гэж бодчих. Илээд үү. Би бас адилхан л бодлоо. Тийм одоо танаа багт гэхдээ айгүй олон SG-нэр байгаа шүү дээ. Одоо SG. Тэдрээс одоо олон минут гарна гэж үзэж байна. Манай баг ер нь амар биерхүү тоглогчтой. Биерхүү баг л болчиход байна л дээ. Ер нь хүчний л алхаарч Ядаж явна л гэж байна. Өчигдөр зүгээр 2K дээр Lakers-ээ тоглож үзлээ л дээ. Ямар балиар уцахгүй баг вэ? Гиснээс би өчтөр 2K дээр 4 Lakers аваад 4 ажиллаа. Lakers-ыг бүр арай л утгагүй Anthony Davis гэж нэг төв байна. Яг төв дээр гаргацсан л. Ховард сэлгэнээс гард. Kansas гараад ирчих. Maggie гараад ирчих юм. Тэр баг нэрээ бүр самбарт хизээж алдахгүй лайтай баг үл. Бараг 4 гарааны төв байгаа байхгүй. Харин тий гараа тоглох боломжтой 4 хүн байх харчтай. Тэрэн дээр ч би 4 Lakers авах юм шүү дээ. 3 Lakers авсан. Орчин үеийн Lakers авсан. Тэгээд 1 оны Lakers авсан. Тэгээд бүх цаг үеийн Lakers авсан хожсон. Тэгээд хамгийн сүүлд нь Shady-тэй юу 2000 оны эсрэг 2010 он гэж аваад тоглосон. Тэгээд яалчгүй манай Kobe сүлд нь баазардж чадсан л да. Тэр үнээр панаалны баазар байсан. 2 өний өдөөс баазардсан л да Kobe. Яалчгүй Kobe лээс л. Уусаад баазардаг шүү дээ Kobe. Одоо хамгаалтан дээр нөгөө 2K тоглогч мэдэх байх. Smooth-red гэж гарч ирээд ямар нэгэн байдлаар хамгаалт ороод contested shot хийсэн мөртлөө тэр нь 2 хүний өдөөс орсон. Тэрийг би ойлгоогүй л дээ. 2 хүнийх нь нэг нь юулаа. Хаардан KD хоёроос. Тэг KD хардаа ирсэн. За хаардан ч Хаардан ч яг. хаардан бол за
Хаалтныг угсаа ярина. Тэр шийдэлт яг надад нөгөө нэг Phoenix эсрэг гэсэн нөгөө нэг юу нэмэлт цаг сунгаад нэмэлт цаг дээр хийдэг шийдэлтийг ер нь надад санагдсан л та. За, дасгалжуулагчтай ажил гинэ. 28-нд нь. За. Дасгалжуулагчдын ажил гэхээр за энийг ч нэг яриад ах юмгүй дээ баг. Хин нь халагдах вэ? Хин нь төрүүлж ажилтаа болох вэ? Тэрэн дээр л баг. Өө, манай мэйл гараад ирсэн 27 дээр. Мэйл айлбагт орох вэ? Багт болох уугүй юу гэж үү? Тий. болох юм уу? Ер нь харин болох юм уу? Одоо баг үйлрэл хэллээ шүү дээ. Харин тий. Сүүлд харж исэн мэдээллээр нэгдвэл тийм. Сүүлд харж исэн мэдээллээр болохоор нөгөө нээтэд орж магадгүй яриад байсан шүү дээ. За. Тэгсэн нээзийн бүлхэн бүрдсэн юм байл. Тэгэхээр мэйлог авахгүй л байх гэж бодчих. Мэлоч тий өөрөө арын алга шилжил Лебронто нэг баг болохгүй гэсэн. Одоо Lakers авахгүй байх. Тий. Мэлод бол арын алгах Мэлод PF тоглож. Lakers Одоо авал Lakers PF тоглож авсан шүү. Харин тий Lakers бол ийг шиг л хүн ирээд. Тийм. За, Мело юм байна. Мэло цайл одоо өнгөрч явах шиг байна. 26-ад Виктор Олодипогийн гимтэл гинэ. Олодипо гэж болно супер од баг болох хэмжээний тоглогч гарч ирсэн. Дааж төрүүлрэлт гимтсэн. Фэнтези дээр авсан хүмүүс мэдж байгаа. Олодипо бол өстой бүх төрлийн стат өгдөг гоё тоглогч. Тэгээд нэг тим юм байд ш. Тамирчтад. Уг ингээ айгуу сайн мөртлөө ингээ цаанаасаа л нэг заяанд ирэх юм уу юу нэг шүү. аврах авдаггүй за нэг авсан ч нэг тим нэг үн цэнгөөч юм шиг. Тэ. Цаанаасаа л уг ингээ өөрт нь юм ингээ байгалсан юм байгаад байгаа. Гэхдээ цаанаасаа л нэг тийм заяагүй байдэн штэ нэг. Одоо тийм хүн ч гэсэн байдаг да. Сайн надад нэг хүн санаанд орлоо. Аврах автаггүй авсан ч гэсэн үн цэнэгөө гэсэн чи яг нэг хүн бодглаа л та сая. Та нар ч гэсэн бодож байгаа юм тий. Яриад байх тий. Мистер Хино. За тэгээд 25-д болохоор ажил аялт болох магадaltaй гэсэн. Ажил аялт гэснээс NBA Ингэсэн юм байлээ. Саяхан би мэдээ унссан. Нөгөө нэг Хятад Америк хоёр ч нөгөө хооронд зөрчилтөнтэй нөгөө Америк нөгөө нэг Хонконгийн асуудал дээр Америкууд оролцоодсэн чинь Хятад юуны тасалжуулах гэсэн гэлээ. юу одоо Хьюстны багийн одоо эзэн нь Free Hong Kong гэдэг Хонконгийн чөлөөт гэсэн юм уу? Тий. Бүр Twitter дээрээ тэгсэн. Тэрнээс нь болоод Хятадынхан одоо бүх харилцаагаа NBA-тэй харилцаагаа салгажлаа. Хятад ч угаасаа нөгөө амар хууль дүрм чанга нөгөө амар чангахт болсоор нэг тиймэрхүү юм. Угаасаа бодлогын асуудал. Тий. Бодлогын журмаар угаасаа. Тэгээд NBA-тэй бүх харилцаагаа зогсоогоо тэнгууд нөгөө нэг анханасаа нөгөө төлөвлөсөн байсан цалингийн зэсэн шүү дээ. Тэр нь бүр ингээд хамаг юм байхгүй болоод одоо баг ингээд NBA ингээд өрөнд орох шахуу. Нөгөө Хятадын спонсорын хэлжтэй байхгүй болж чинь. Цалингийн зэсэн ингээд амар спонсоргүй хоёрдугаар Хятад чи өөрөө асар том зах зээл шүү дээ. Хятадын зах зээл чи одоо NBA-д амар ахгүй юу? NBA глобал гэж явахаар манайх айгуу тийм зах зээлтэй манай зах зээл манай талд байгаа тий. Тэгвэл NBA мэдээж зах зээл хаана вэ тийшээ л явна шүү дээ. Тий. Тэнгүүд бидний эсрэг одоо тэр одоо Free Hong Kong гэсэн байлаа гингүүд энэ ч нөгөө нэг үзэн суртлын зөрчилтөө өгс явчихж байгаа. Тий. Одоо энэ дээр нэг амар юм харагдаж байгаа нь зүгээр ингээд альбан тушаалтай дээд төвшний хүн ингээд үг үлээ цэнэх хэрэгтэй л байхгүй тий. Одоо наацхан одоо бид нэр зүгээр Free Hong Kong гэ хаштаг хийвэл хийж таахгүй. Яг үнийг л Бацаанд тий жирэгж ин да. юу хийж явж байгаа юм гэсэн. Зүгээр тий одоо Монголд бол тий ямар нэгэн одоо гişүүн мишүүн гэж иргэцэн байхад одоо Монгол дотооддоо ийм асуудал гаргасан гэдэг чинь энэ чинь бол амар байхгүй. Энэ бол бүр глобал асуудал байгаа. Энэ ингээ улс төр ингээд Бас яг нөгөө юу манайд entertainment руу ороод их юм тий. Хэдий том альбом тушаалтай байна. Төдий чинээ өөрт нь ирэх хариуцлага нь Тий. Үгээ бодож хийж явах Чинээ хэцүү шүү дээ. үгээ ер нь бол цэгнэх хэрэгтэй л гэсэн. Тийм бас нэг юм нэг Хятад нэг дэлхийн эдийн засгийг ер нь атгацсан байгаа шүү. Бид нэр ямар амар үр нөлөөтэй том улс гүрэмглээ гэдгийг ингээд нэг гэсэндээ харуулж байгаа байхгүй шүү. Дарамтлаа шилжиж. Яг энэ би цалингийн зэсэн жил ирэх тусам ингээд нэмэгддэг тодорхой хэмжээгээр ингээд нэмэгдээд явдаг амар төлөвлөгөөтэй. Тэгээ тэрэндээ төлөвлөлөөд нөө тоглогчдынхаа цалинг бодоод ингээд гаргах зэлсэн. Тэгсэн чи одоо тэр нь байхгүй болоо баг ингээд дараа жил одоо цалингийн зэс нэмэгдэх гэсэн бол одоо баг буух гад. Тэгээ одоо багийн дундаж цалин дундаж шоох ер нь цалингийн хязгаар гэж бодохгүй нийт 12 л. Тэр нь 129 сая доллар байлаа гэж бодоход Хятадын одоо энэ харилцааны алдагдлаас үүсээд 15 сая доллар насагдах жишээ нь. Энд чинь бол нэг тоглогчийн цалин байгаа байхгүй юу ер нь бол. Ганц 15 сая шүү. Тэр чинь тэгээд бүх юм нь тийм ер нь 120 сая байлаа гэж хэлэхэд энэ жил 120 сая, дараа жил 130 сая, тэрний дараа жил 140 сая гэх жил хэрэгцсэн нэмэгдээ явах тусам алдагдал нэмэгдэнэ гэсэн. Тэгээд бас нэг Clay чинь пүүцтэй штэ Anta брэнд. Тий. Clay-тэй гэрээгээ цуцалсан гэж байгаа байхгүй юу? Бүр үү. Тий.
Одоо Clay тэр бүүжийг өмсгөө, Clay одоо Nike өмснөө, юу өмснөө мэдэхгүй. Одоо хятадын нөгөө Leaning Anta гэдэг бүх брэндүүд ингээд авчиж байгаа пик мик гэдэг. Тэнгүүд ингээд NBA-ийн тоглогчдод бас одоо хохирлтай Ямар хэцүү юм. Тийм. Хятад бол амар улс гэдэг Пак ч бас юу лээ. пик их шүү дээ. Пик ч гэдэг Мөн хүн биз дээ. нөгөө нэг CCTV тав дээр Pico. Фактори юу гараад мэдрүүлчлээ. CCTV давч бас гэрэг эзэлсэн гэсэн дээ. Тийм. Хайшин тий хятадын хувийн компаниуд хүртэл энүүд нь өсчихөж байгаа юм биш тий. Тэгээ шүү дээ. Энд чинь хувийн компани ч улс руугаа л явна шүү дээ. Юу гэж энэ дээр вэ? Улсынхаа дүрм журм тэгэл улс бүгдийг шиг. Одоо Монгол төр жишээлэл ярил одоо говь брэндтэй гадаад яадаг гэсэн чинь Монголыг молчлаа гэхэд тэр юунаас татгалцгаал ахгүй юу? Ямар нэгэн байдлаар. Уг нь CCTV. За яг хоо одоо ингээд бид нэр одоо ингээд за манай улсыг ингээ муучлаа ингээд бид нэр ингээд татгалж болно шүү дээ. Тэгэхгүй тэр чинь одоо нэг чөлөөт эдийн засаг байх хэрэгтэй шүү дээ. Тэгэнгүүт улс төрөөс улсаас нь бүр ингээд дээрээс нь чи бизнесээ инвестс татаж ав. Наа чи манай эсрэг ийм үзэл суртал гаргалаа гэд улсаас нь аргагүй байдал болчихж байгаа байхгүй тий. Гэт тэгвэл эн чинь юу нөө бидний хүсэж байгаа арчлал юу нөгөө нэг чөлөөт нийгэм чөлөөт эдийн засаг Тий. Хятад ч угаасаа сосны юм л дээ. Үгүй хятад коммунист тахгүй. Улс төрийн байдал нь тийм ч гэсэн яг хөгжлийн одоо эдийн засгийн үзүүлэлтүүд дээ шүү дээ. Тэд нар яагаад өндөр байгаа гэхээр яг тэр урд хэсгэрээ ихэр чи зүүн урагшаа одоо нөгөө юм уу шанхай манхай гэдэг юм уу те. Нөгөө Чингдаа гэдэг тэр аваараа нөгөө айгуу тийм чөлөөт эдийн засагтай нөгөө хувийн юуг айгуу дэмждэг. Тийм утгаараа бас айгуу тийм чөлөө зах зээл амар хөгжсөн байд юм бэ лээ. Хятад чинь ийм бохгүй да. Нөгөө нэг намын засаглалтай байхгүй. Нөгөө нэг л намтай. Тэгээд ингээ олон манай монгол шиг ингээ олон нам хооронд ингээ алцаад аа гэж байхгүй тийм нэг амиг үгүйсгээд ингээд ингэсэн байхгүй л нэг л намын засаглалтай. Тэгээд намынхан дарга нь улсынхаа ерөнхийлөгч болдог. Нэг тийм засаглалт болсон. Тэгтээ нөгөө юу байхгүй зах зээл нөгөө нэг юу штэ нөгөө худалдаа арилжаа зах зээл тиймэрхүү юм штэ тэр нь арчилсан байхгүй. Тэ. Тэрнгээр арчилсан. Тийм тэгвэл юм холилцоо хайбрид юм байна шүү дээ тий. Хэрвээ үнэхээр чөлөөт нэм чөлөөт эдийн засагтай байхгүй байсан бол хойцол ослоо хийж байгаа шүү дээ. Тий. Үнэхээр тийм юмыг бий болгож зогслож чадсанараа зах зээл тэргүүлж явж шүү дэлхийн зах зээл. Хүн амаарч тэргүүлж явж байна. Одоо энэ тхийг сайн зүйлдэх юм ба. Энэ тхийг чи одоо баг хэстэй гифт гэдэг юм биш үү? 1.4 тэрбум үнэтэй болчих. Мэдгүй би энэ тхийг брендийн хувцас авч үзүү үедэл хитдэг юм гэж бодно. За хятад ч саяхан дээд нэг хүүхэдтэй хуйл мөлөө цуцалсан юм шүү. 3 тэгвэл адуу мал шиг үлсгэн. чи сайн хитдийн талаар мэдэх юм ба. За дараачих нь юу хятад метод болоод энэ 25 дээр арай л удчихлаа гэх. Юу мэло ярьж байгаа хятад руу явчих яач юу? Мэло гэхдээ хятадд тоглох бах те чиг шиг. За 24-т Team USA Celtics гинэ. Celtics ч нэрээ бөөнөрөө дэлхий авахд явчихад ирлээ. Тэгээ шившгээ тарилаа. Гутамшигын баг гэж байсан. Тэгээ тэрний доор орох Гутамшигын гутамшигын баг болсон. За Celtics гэснээс одоо энэ Brown-ыг авч үлдэх ёстой юу Celtics? Сая бол дэлхийн аваргаар нэг тим олиг бол тоглосон шүү дээ. Яг хүлээлтэнд хүрсэн хэмжээний те. Гэхдээ яг нөө дэлхийн аварга NBA 2 өөр л тоо. Гах өөр нөөрөлтөө. Зүгээр бодъё л доо. Тэйтэн гимтээгүй байсан бол энэ баг бас арай амжилт өндөр байх байсан. Браун гимтээгүй баг ялгаагүй байгаа байхгүй. Зүгээр тэгээл бодчих. Тэг юм хизээ ирэх юм. Тэйтэн үлрэл эхлэхээр тоглож байгаа хаа. Тоглосон. Тий. За 23-т. Бостон нэг 5 юм уу 4-өөр л гарах байх. Бист. Тэгээ нэг үсрээл 2 шат. Яг энэ бүрэлдэхүүнээр шүү. За 23-т Никсийн хүлээлтэнд хүрээгүй 100 гинэ. Никс ч нөгөө нэг анх ингэж ярьжсэн. Драфтын нэгээр Заяныг аваад, Кайриг холбогч болгоод, KD-г SF болгоод, төвдөрөө Диандре Жордан гоолт игээд амар баг үлдээ. Тэгсэн юу одоо нөгөө Таж Гибсон, Морис, Элфрид Пейтен хин ч байлаа мэдэхгүй. Никс угаасаа тэгээ нэгээ яасан Пеликас яасан. Пеликас авч үлдсэн. Юу байхгүй суглаан дээр нэм байхгүй. Никс нэг сонгох боломжтой байсан. Суглаан 3 дээр тарцсан байхгүй. Зүгээр Йондоны асуудал Никс дээр бол.
Никс угаасаа Яндоны ч асуудалтай өөрсдийнхөө зохион байгуулалтын ч асуудал. Биш Lakers-ийн нөгөө нэг 90 од чинь X-т явж байгаа шүү дээ. Рандл. Чүлээс. Тэр одоо баг All-Star болох гэж тэмдэгдсэн юм биш үү те. Spike League-ийн найз болох гэж. Багийн лидер болох гэдэг. Багийн лидер болох байхаа. Никс одоо Никс ер нь мэдгүй нэг юм би үзэж эхэлсэн цагаас биш Никс ер нь хөдөлсөн гэж шүү Ер нь чамайг төрхөөс нааш үзсэн. дээ. Ер нь хөдөлсөн гэж. Никс Ер хэзээ нь харалтай баг юм шүү. Никсийг чинь тэгэл Мело оронд танил Insanity гарна л та. Тэгээ одоо Мелон одоо хаана яваа? Юу хийж яваа? Мэдгүй одоо Жермилийн мэдгүй. Никс Жирэмийн юм байл үнээр. байгаа тоглож байгаа шүү. Гэхдээ одоо хятад яв. Хятад лигт байгаа. Хятад л. Тийм үү? Нөгөө Шанхай Sharks үл юу лээ. Тийш явсан. Тэ нэг тийм баг. Хэдэн сарын гэрээс ингэдлээ. Нэг 5 маа сая. Guangdong Tigers ч Тийм. хэлсэн. Одоо тэр багийн Шанхай лигс гэсэн. За 22-т дараа жилийн чөлөөтэй гантийн одоо анги гинэ. Энэ нь болохоор юу л байна л та. Энэ жилийн чөлөөтэй гантууд ч одоо амар одод байгаа шүү дээ. KD, PG гэсэн худлаа ирсэн шүү. Kawhi те, Kyrie гэдэг одоо амар класс биш. Дараа жил ерөөсөө ийм том нэр байхгүй. AD Lakers-тэй үлдэх нь баг тодорхой гэж би бол бодож байна. Мөс үлдэхгүй хөө. Тэ. Тэгэд Draymond Green гэрээгээ сунгацсан. Тэгэд миний харсан одуудаас одоо хин л байна да. Маа DeRozan л байна да. Өөр баг байхгүй. DeRozan Mendes. DeRozan ч нэр тэр юунаас тоглогчдоос чигсаалтанд заяа маяны ард орсон юм. Харин DeRozan-ыг 48 чих шиг заяаны хойно бүр Үгүй ерөөсөө NBA ганц тоглоогүй тоглолчийг тэгэж тавьдаг. би бүр гайхаад нь DeRozan чи Spurs-ийн холбогчийг хийгээд энэ багийг чинь чирээд Юу Үгүй одоо дараагийн имижийг угаасаа Zion болгоно гэд NBA шийдсэн юм бүр шиг. албаар ингээд баг те би бүр сүултээ бүр уурч хүрэх шиг. Драфтаас эхлүүлээл ер нь шийдсэн юм шүү. Тэгээ драфтаар чинь бүр бөөнл сүрэд болоос. Нөө нэг пүүзээ урдгаас нь л болоо тэгээд амар од болчихлоо шүү дээ. Үгүй сайн тоглогчоо сайн тоглогч гэхдээ бүр арай л тэнгэр таяад байгаа байхгүй. 90.10 нүүрцээрээ. Мэдгүй миний хувьд бол Zion ш Benz юмсэл гэж бодоод байгаа. Одоохонд бол доо. Чи нөгөө Benz юм шиг Одоо гурав шилж мэд шилдэг. шилдэг болж молоо даглаад. Нөгөө Готи Ария нөгөө шиний Тий. алдаг штеп. Тэгээд нөгөө бичлэг авчихсан бүгд нэг пач юм гэж үзэж байгаа ойлоос. Яг Benz юмсийн тэр тийм бичлэг байж бас гурав шилж хүмүүс гэж ойлоо. Манай Siemens алнаа ирэх үлрэл. Siemens тоглоом дээр гэл шийддэг болчихсон. За 21-т Chris Paul хаашаа очих вэ? OKC л үлдэхгүй байх юм үлрэл. OKC-д одоо үлдээт чи яах юм? Маа Lakers дээрээсээ. За. Юу Lakers та юу вэ? West тийм. West-ийн гарааны тал гэж байгаа юм тест. Гарааны тавс бүгдөө Lakers гарч. Гэтэ нэг ийм стат байгаа байхгүй юу? Одоо Paul ч сүүлийн 2 жил Harden-тай тоглосон шүү дээ. Harden-тай талбайд биш, Harden сууж хахад Chris Paul талбайд хахад илүү Paul-ийн үр нөлөө. Хартантай хамт Хартан гас тустай гэдэг байсан тийм. Нэг тийм. Тэгэхээр миний бодлоор Chris Paul бол одоо ISO талтай илүү тоглогч болцсон юм болоо гэж бодох юм. Одоо хүнтэй ингээд яг уу хүнг тоглоулдаг гэхдээ хүнтэй хоршиж чаддаггүй гэх юм уу? Нэг тийм. Эсвэл Хартны энэ тоглолтын арга барил нь Chris Paul-тай зохицохгүй л таагүй. Зохицоогүй л дээ. Бөмбөг өглөх хийдэг дүрмтэй шүү дээ. Тий. Тэгэхээр бас нэг 11 онд нэг Paul ч Lakers явах гэсэн чинь өрөлдсөн шүү дээ. Тэрэн дээр би бас эргэлзэж эхэлсэн л дээ яг Paul-тай Lakers аврагын төлөө гарах уугүй юу гэдэг дээр бас. Тэгэхээр тухайн үед бол West team бол амар баг байгаагүй Warriors шиг. Гэтэ Kobe хартаа бас харьцуулах нь хайшаа. Шал өөр төвшний хоёр. За 20-д Kevin Durant энэ үлрэлийн турш яг юу хийх вэ гэсэн хүмүүстэй Twitter-ээр хэрэлтэн гэсэн байна. Нэг Durant-ийн чинь нэг ийм асуудал үүдэн шнэ нэг давхар аккаунттай фейк аккаунтаар хүмүүстэй хэрэлдээд байдаг. Тэгснээ өөрийгөө меншн хийгээд орон тэнэг ярьсан. Тэгээ энэ үлрэл одоо үлрэлийн турш ингэх магадaltaй гэсэн байна. Тийм адуу юм уу? Нэг аккаунтаа гаргахаа мартчихж байгаа хуучин аккаунт одоо фейк аккаунтаараа ороод KD ингэдэг гэж ийсэн аа. Өөрийнхөө аккаунтаар оронгодоо тэрнийхээ доор реплей хийгээд хэлэлцээ. Гимтэлтэй хүн өөр юу хийх вэ? За 19-т load management. Сонь юм болох юм аа. Энд чи өгөн
хайгуул. Хидээр нь тэгээ надад таалагддаг байхгүй. Юм үзээд нүд талцсан хүл баймаар юм уу гэнэ. Сайн багт орчингуудаа те. Акцан гараад. Арч масч хүн амтантай зодтолдохгүйгээд исэн ш нэг хэсэг. 19 load management гэнэ. Энэ load management болохоор хамгийн их яригддаг хоёр тоглогчдод бол хин л шүү дээ. LeBron, Kawhi хоёр л шүү дээ. За. Ийм бохгүй. Load management-ийг одоо тайлбарлая л да. За. Плей-оффт бэлдэж байгаа багууд үлрэлийн тоглолтод нэг тоглогчийн амраачингууд араас нь олон юм яриад байдаг байхгүй юу? Одоо тоглогчид те фэнүүд те бидний тоглогчийг үзэх гэж очлоо гэдэг. Коби бол хийж load management хийдгүү тоглогч байсан байхгүй юу? Өөрөө нэг ясны те. LeBron болохоор ингээ плей-оффт бэлдээ зарим тоглолтод суух ингээд юу байдаг. Kawhi бол саяны үлрэлжингаа яг тэгсэн. Fantasy дээр авсан хүмүүс сайн мэдж байгаа Kawhi-г 7 хоногт үсрээл 3-л тоглолтог байсан. Дараасан тоглолтод амардаг. Тэр нь load management-ийн асуудал яах вэ гэдэг. Ялангуяа энэ Kawhi LeBron хоёр дээр. LeBron-ийн амардгаар л амар. Тийм бас энэ Joel Embiid гэж нэг бэртлээ салтгүй дэлхийн шилдэг төв байна. Уулын шилдэгний. За 18-нд нь Lakers-ийн дасгалжуулагч юу гинэ. Lakers-ийн дасгалжуулагч гэснээс одоо ийм байхгүй. Jason гэдэг. Одоо ингээд чи нэг дасгалжуул, чи нэг ажилтаа авлаа заяа. За. Яг тэрнтэй адилхан хэмжээний ажилтаа ингээд чамд туслах болгоод яатсан заяа. Болох чинь заяа. Яг чамтай адилхан. Төвшин адилхан мэдлэг юу адилхан гэж уурч чадсан адилхан нь. Тийм. Тэнгүүд чи жоохон фэлчингүүд чамайг халахад ямар ч асуудалгүй Тийм байсан. шүү дээ. Jason Kidd яг тим юм дээр байгаа. Одоо өөрөө Jason Kidd өөрөө туслах дасгалжуулагч хийж байгаа. За. Frank Vogel-гээ хоочны Paul George үеийн Индианагийн дасгалжуулагч одоо яг тим байдал орцсон. Тэгээ хасан л лист. Тэгэхээр ч бас муухай шүү дээ. Ер нь ижлэгийн төвшнийх байгаад бол тэгээд айл ашигтай гэлээс. Зүгээр чиний аалцсан билээ шүү гэж. Чамайг бол халахад асуудал шүү гэж хэлсэн юм шиг санагдсан. Тэгээ ийм бохгүй. Хоёр ижлэн төвшнээс цогцолж авчаад нэгийг халаад нөгөөх нь оноод нь тавиад ямар ялгаа. Нэгтгэвний байгслаад ямар ч ялгаа. Энэ харин эсрэгээр Lakers амар даваа талтай байхгүй юу? Дасгалжуулагч нар ингээд амар олон асуудлаас болоод нэг техник аваад ингээд талбайгаас гарч мараад ингээд явдсан шүү дээ. Хоёр сайн төвшний ижлэхэн төвшний дасгалжуулагч нэг багт байна гэдэг чинь ингээд одоо ерөнхий дасгалжуулагч чинь техник аваад гарлаа гэхэд туслах дасгалжуулагч нь яг адилхан үүрэгрэлтэй яг адилхан нөлөө үзүүлээд ингээд талбай дээр үлдээ байж чадна л гэсэн. Тэгэхээр ер нь бол амар ашигтай байгаа зү даваа талтай. Тийм байна. Тэгээ нөгөө талаас нь харуул ингээд ерөнхий коуч болцсон нь хойно хэрэг би ямар нэг буруу юм хийвэл миний арыг ингээд аваад миний мессенд орчих хүн байгаа гэсэн нэг тийм тохио байгаа шүү дээ. Тэнгүүд өөрөө ингээд өөрөө ингээд юмаа хийхэ болж шүү дээ. Тийм айдтай байна тийм. Эсрэгээр хайрж өөрөө бүр шахаж болно шүү дээ. Дараач доор ажиллах нэг тийм тилтний байгаа шүү дээ. За би нэг ингэчмээр байдаг те би нэг ийм шинжилт ийм ингээд нэг санаа ингэж энийг ингээд болгочмаар байдаг. Энэ ингээд болохгүй бол ингээд хойно би одоо ингээд амьдрах болно ч гэдэг. Би ингээд алтмаар алтмаар. Бас нэг тийм тилтэнд орж болно нэг талаараа. Хоёр талтай. Олон талтай л да бас тийм. Нэг өнцгөөс нь хараад. Lakers-ийг харж лээ. Ер нь бол ирэх хөлрлийн гол фаворит баг бол яалчгүй Lakers. Тийм үү? Ер нь бол амар Clippers. Ер нь бол жилд Lakers ер нь амар хэвлэл мэдээллийнх нь угаасаа хэвлэл мэдээлэл угаасаа байдаг юм чи. Тийм хэвлэл мэдээлэл бол угаасаа Knicks Lakers хоёроос харддаггүй шүү дээ. Сайн ч явсан муу ч явсан. Тэгээд энэ жил бол Lakers одоо бүр илүү болно. Яг Lakers-ийн Lakers-ийн төвшин хамаагүй биш илүү гарна. Lakers чинь тоглосон тоглогч чинь шоуны л асуудалтай байдаг юм биш үү? Тэгээ ер нь тийм асуудал. Hollywood лээдэг болохоор хэцүү шүү дээ. Им Snoop Dogg-ийн Snoop Dogg хэлээ гэсэн чинь Clippers хідэн ч авраг авсан ямар ч амжилт үзүүлсэн байлаа. Лос Анжелес хот хизээш тэднэх болохгүй. Тэд надад хүсээгүй байхад өргөөд авчихсан нэгэн шиг л харагддаг. Нэг юм Clippers руу нэг юм хийсэн байх. Бодож өгч чигөө. Snoop Dogg ч угаасаа элийн бүр амар фэн шүү. Jon Snow юм шүү. Зэ. Jon Snow ихчтэй S1 дээр тэгээ бодож өгөхөд гэсэн хаалт тассан шүү дээ. Босч амар чухал. За ботч гэснээс одоо нэг урагч нэгний талаар байна. 17-д Jimmy Butler урагч юу? Үгүй урагч юу гэдэг чад юу гэсэн үг. За урагч бодлоо. Контендер багаас өөрөө яваад Miami гээд контендер биш багт очичлаа. Тэр их ч одоо тэгээ урагч гэхгүй шүү дээ. Одоо тэгээ багийнхаа эсрэг тоглол урагч шүү дээ. Үгүй Jimmy Butler анхаас л юу байсан шүү дээ үгүйсэн. Баг болгон дээр очиод уур амьсгал гэл явдаг хүмүүс шүү дээ. Хэрвээ KD шиг контендер багаас
сайн баг руу явбал жиггүй үзээд гэж байгаа. тий жинхэнэ үзээд байдаг шүү. тэрнээсээ юу хит рүү явж байгаа ч бас арай гайгүй шүү. Тэгээ бас гайгүй тий. Сайн баг руу явсан бол тэгээд жиг Батлер бол ер нь аврагын төлөө биш нэг тийм ер нь бол цалингийн сонголт хийсэн л дээ яалч өөрийнхөө одоо 5 тухыг болсон тийм Майами гэдэг чинь тийм л байгаа гэдэг яалчсан. Батлер гэхдээ Майами плей-оффт орохгүй. Батлертэй тий хэцүү шүү дээ. Тэгээ Батлер бол нэг тийм аврагын төвшөний тоглогч бол биш байхгүй юу? тоос харангуй. Гэхдээ Батлер ч амар vibe ирддэг тоглогч. Тийм. Өсө Game of Thrones дээр харагддаг шүү. Бүр алдсан шүү дээ. Кат бат гэсэн. Энийг явуулаач өгшөө. Чигшээ. За 16-т Грег Попович энэ жил бага плей-оффт оруулах уу? Тэгээ Spurs тэгээ яаж хийж байгаа л плей-оффт орох магадaltaй богдолж шүү. Spurs ямар ч үнжижсэн юм уу? Ямар ч тоглогчтой байсан Та нарыг төрснөөс хойш угаасаа өнжөөг үлдээ. Ямар ч гişүүдтэй баг байсан тэгэл плей-оффт орчлээ. Spurs-ийн нэрийн солиор плей-офф болгож өгсөн. Попович. Тэгээ Попович байгаа цагт плей-офф унжихгүй бах уу? Нөгөө Spurs-ийн Kobe энэ жил гайгүй Одоо тоглох. Spurs хийх юм баа юм бэ? Харин Spurs-ийн Kobe. Тэр басан. Тий. Spurs-ийн Kobe. Тэгэл- Олдрич. Нэг од тоглогчтой, хоёр од тоглогчтой Газар- тэгээд газар- плей-оффт орох юм. Газуулчин Portland байгаа. Тэгэл хоёр од тоглогчтой Поповичинд ороомч тэгэл плей-оффт Юу штэ. Биллинел, Patrick Mills яа нөө дэлхийн одод гэж штэ энэ баг та. Пари юу? Тий. Пари. Тэр нэг хоёр холбогч байгаа штэ. Dejounte Murray, Derrick White гэдэг. Энэ хоёр гараанд гараад DeRozan энэ жил ер нь л SF дээр бүтэн тоглох баг. Тэгэл плей-офф юм биш үү? Гэтэ DeRozan холбогчоо яг тэр хоёр нь илүү шийдэх баг ч гэж. Түрүү үлрэлт мэдгүй DeRozan-ыг яг fantasy дээр харсан чинь ассист нь баг 10 төгөөд исэн шүү. Зарим тоглолтод. Яаж юм байна. Арай холбогч идэг. Торонтоос гараад галзууч эхэлж байгаа юм баг та. Тоглохоо ерөөсөө 3 сэдв өртсөн DeRozan. Тэгээ Торонтоос явуулсан зөв юм болсон л та оронд нь мангас аваад ийцсэн. Тэгээ DeRozan-ы гэрээ дуусч байгаа одоо хаана очих юм бэ? Солигдчих ч магадгүй DeRozan. Би бол амар дуртай ш DeRozan-тэй. Дөрөс Ингээд- гойд үлж дуулна. Нэг тийм классик тоглогч байхгүй тий. Бас Тоглолтын өмнөж тоглогч дуулна. Kobe шиг нэг тийм мунж шидэл нэг Тий, орлын харахаар ер нь Kobe-тэй төстэй. 3-аас л шиддэг юм да. Менталити л байхгүй юм да чаавс гээд. За дараа нь. За ер нь энэний яг талын нэрээ талын дараагийн дугаар дээр идэх үү. Тэгвэл баг цаг болох гээд байх шиг байна. За тэгээд. 15 энэ сүүлийн асуулт заяа. За. Асуулт жоох уу? Сүүлийн сонирхолтой зүйл нь. За. Дэнүр Юта гэсэн багууд плей-оффын одоо бүсийн финалд гарах магадaltaй. Одоо хэний ч яг андер дог багууд. Тий. Энэ бол магадaltaй гэж байна. Дэнүр л гарч ирэн шүү дээ. Дэнүр тэгээ плей-оффтоо гарч ирээл плей-оффт хусуулаад тэгээ. Гэхдээ энэ хоёрыг бүр бүсийн финал гэж яриад байгаа байхгүй юу? Одоо Lakers баг болж амжаагүй байгаа. Clippers баг болж амжаагүй байгаа. Denver баг болоод 2-3 жил болчихлоо. Utah бол баг болоод баг хэдэн жил болчихоо. Энэ хоёр ингээд илүү багийн системээр ингээд энэ багуудаас илүү гарч чадахгүй гэсэн ийм одоо тайлбар байна. Наадад ч нэг юм л л да. Тэгээд заавал баг болж амжиг байгаа гэж энэ жил авраг баг ямар баг байлаа. Торонто ч баг болцсон байх л байсан. Гэтэ шинэ Баг болцсон хүн дээр Kyle ирсэн, Mark ирсэн. Тэр багийн системийн тоглогч байхгүй. Систем гэтэл баг нэг ялгаахгүй ингээд шинэ лидерүүд аваад ингээд тэр нь ингээд шууд системдээ зохицоод ингээд баг шууд баг болно гэж бас асуудал тав. Тим баг шууд авраг авчих гэж байна. Тэгэл шууд ирээл шууд авраг авчих. Тэр хоёр хоёулаа ирээл шууд авраг авчих. Ямар хоорондоо нэг тоглож үзээгүй ч шууд тэмцээнд орж байгаа ч шүү дээ. Тий. Ил 100-ны юм гээл юм боллоо шүү дээ. Яг хөө тэгээд Denver Utah хоёрыг нөгөө нэг бити мартаараа энэ одоо андер байгаа шүү. багууд тийм байгаа шүү. Жишээ нь Utah бол амар аюултай байгаа байхгүй юу? OKC-г яалаа 2 жилийн өмнө. Яг хөө Houston л насан жилийн турш баавалдаг л та. Denver бол түрүү жил аюул тархин галцсан шүү дээ. Denver өөрчлөгдсөн. үлрэлт амар сайн байгаад тэгээд Denver-ийн зүгээр түүхэн тийм байхгүй. Улирал даалдаг, плей-оффт ороод арчааг болдог. үлрэлт арай л хүч зараад байна уу? Мэдгүй Denver яг тийм go to guy байхгүй. Одоо Jokic бөмбөг өгөөд чи нэг эсрэг нэг тоглож чадахгүй байхгүй тэр чинь. Jokic хажууд одоо нэг хин те одоо Tatum шиг нэг Mitchell шиг нэг нөхөр байх хэрэгтэй. Clash тоглогч. Тий, харин Clash тоглогч нэг ч байхгүй. Jamal Murray бол яг хуу тэрийг нь хийсэн. Гэхдээ л бүр тийм супер хэмжээний бол хүн байж чадахгүй.
гэж л би бол хараад байгаа. Тэгтээ мэдээгүй. Мөрийг харчлаа. Канадын ирээдүйн лидер гэж бас яригдчихэж байгаа тий. За улирал эхлэхэд бол ийм асуултууд бол бэлэн байна. Ойртоо тэгээд бол Хьюстны асуудлаар л ер нь бол аюу их яригдлаа шүү дээ тий. Сүүлийн үед тэгэл Тийм тэр 50 тоглогчийн жагсаалт. Тэгээд ер нь одоо нэг улирал эхлэх гээд яхаар юу ядсан шүү дээ. Нэг ESPN-ийн эдрийнхэн рак гаргадаг шүү дээ. Энэ жил ерөөсө LeBron-ыг нэг ч одоо сайт нэгт гэж тавьсангүй. Дандаа 3 4-т. 90 солигдож ийн гэсэн л одоо жишээ юм уу да. тэр LeBron ч тэгээд хөгшиж байгаа бол Тийм тэгээд миний бодлоор бол шүү дээ. Янс бол яг уу одоо халааг нь авч байгаа шүү дээ. Гэхдээ энэ жилийн MVP бол ED авах байх. Би бол тэгж л бодож байна. Уусаа яг NBA одоо LeBron-ы дараах 10-ны нүүр царай бол Янас л юм биш үү? Харин тийм. Zion гэж яриад байгаа байхгүй хүмүүс. Zion арай болоогүй. Тоглож чиглээг байх. Тоглож чиглээг байх тэгэж бас Гимтчих чинь билүү. Муу ярьж байгаа. Гэтэ LeBron-ы анхны ер нь бол орж ирэлтэнд бас л ийм л байсан юм шиг үлээ. Тухайд одоо бид нар чи юу 3 4-тэй л байсан баг тэр үед. Jordan гэлөө. Яаж яхад нь 23. Уусаа нэг дараачийн сонгогдсон нэгэн ингээд те бүр орж ирж исэн баг. LeBron-ы хамгийн ихний тоглолтыг те бүр ингээд дэлхийд даяар үзэж мүзээд. Бүрөө. Тийш Баян шиг ба. Бүр Zion шиг амар тийм үндэс дөрөвч байгаа. Хамгийн амар нь LeBron чи шууд 10 жилээс ороод ирсэн баггүй шууд. Тэгээд нэг юм тийм стил имиж нь бүрдсэн те. Шууд нэг юм нөхөр орж ирээл ингээл коллежтой алж ядж амар тогтдог яадаг ингээд үзүүштэй гоё тоглогч гэдэг чинь LeBron James орж коллежд орж ирсэн шүү дээ. 10 жилээсээ орсон. Би коллежд байхаас л NBA-хэнд тоглоод алж ирсэн гэдэг мэдээ гараад ирсэн юм. Юу худлаа мэдээ харцیں۔ LeBron коллежд байгаагүй. Коллеж гэдэг чинь ер нь бол 10 жилийн ахлах анги гэсэн үг үстэй. Үгүй шүү дээ. Тийм шүү дээ. Одоо манай нөгөө нэг юу юм уу үстэй. Тэмс мэмс. Тийм нөгөө лицей гэдэг чинь бохгүй юу? Имсүт. Лицей чинь коллеж бохгүй юу? Гүм. LeBron high school-ээсээ л орсон гэж ярьдیں۔ Коллеж моллеж юм мэдэхгүй. Ямар ч гэсэн их сургуульд бол биш. Одоо university бол биш. Бош ч амар өөдөөс нь тоглоод хядуулж ийсэн гэдсэн юм. NBA-д орсон. Артист алуулж ийсэн гэсэн. Яа тий артист тим ярьслага өгсөн. Бидний артист. Тийм. Артист метага Зодооч байгаа юу? 50-аагаа. Маа Тамира тэгээ дуртай багийнхаа талаар ер нь ярил л та. Ойрын хэдэн жил нар үзсэнгүй энэ баг. Lakers юу ямар Тэгээ энэ баг бол ер нь тэгээд Kobe бэртэл авснаас хойш нар үзээгүй л дээ. Тэгээ тэр цагаас хойш миний нэг мөрөөдөл өгдөө. Тэгээ авраг гэж ярих бол би одоо болсоо. Болоод хэдэн жил болж байна. Тэгээ плей-офф гэж ярьж байна. плей-оффт ороосоо. Би зүгээр плей-оффт л орчихсон. Зүгээр плей-оффт ороод плей-оффт орох ёо бурхан минь. Тэр хиний нэг ярьслага шүү дээ. 2 жилийн өмнө ч лөө. Кюзмагийн. За. Манайх Lakers тахт манайх энэ жил авраг авах хэмжээний баг биш. Манай багийн зорилго бол плей-офф гэсэн чи плей-офф таж орох гэсэн. Тэгэл гэртэл дууссан да. Тэгээ одоо нэр бэртэл гимтлээс хол байж байгаа зүгээр плей-офф. Зүгээр LeBron хэдэн хоёр бэртэхгүй байж байгаа. Босинс гимтцээ. Тэр хамаагүй LeBron хэдэн хоёр л гол шүү дээ. Хоёр гол суперод LeBron хэдэн хоёр бэртэхгүй байж байгаа л орчоосоо л гэж бодож шүү дээ. Танаа багт чинь нэг хизээж 3-аас шийддэггүй нэг холбогч байгаа даа. Гарааны холбогч. Яа. Рондогийн үүрэг бол одоо зүгээр бөмбөг залгаад нөгөө талдаа очлоо төрүүгээ дамжууллаа. Тийм л хүрхтэй холбогч болчихлоо шүү дээ. Нэг ирнэ аваач. Тэр шидэн Рондо шидэн үү? Та нар яаж баазарсан нөө? Тэр бараг азных ах уу. Тэр нөгөө нэг Бостонд байсан тэгээд Бостон Шак 3-аас пас авч ийсэн тийг үлчи яах вэ? Нэг амьдралдаа хийсэн ганц 3-аас шидэлт нь байдаг шүү дээ. Бүр цаг дуусч ийсэн нөгөө тийшээс аваад савтаж аваад Тэр чинь мянганы нэг юм шиг. Тэр шиг л юм болсон. тэгээд Lakers дээр өөр ярих юм юу байна? Сүүлийн хэдэн жил Гол юу байх вэ? Өдрөл хэлхэл харъя л да. Тийм шүү дээ. Тэгээ хүлээлтэл гэж. залуучуудаа бүгднийг нь болсон. тэгээ Lakers ярих гоё юм гэвэл зөв манай Lakers гоё болсон байлээ. Ер нь гоё баг болсон байлээ. Хуучны саксон би гэргүүлж авчирсан байлээ. 3-аас л ер нь нэг шидэхгүй байлээ. Ихэвчлэн бодогдоод талбаар угаа довтолж илээ. Ихэвчлэн хүчний довтлохоо гаргаж илээ. 3 төвөөс шүү дээ. Дөрүүдтэй 4 төв. Маги AD2-ыг шууд талбай дээр хамт хоёулынгийн зэрэг шууд гараанд гаргаал. Тэгэл тэр хоёроос бол ер нь самбардор
хэцүүлтэй тийм хоёр амар хүний самраас Аимшигтай хоёр. Сая нэ Пипагийн Гобер шиг л тийм байна. тэгээд дээр нэмээд леброн ч өөрөө баг хүчний тоглогч ах уу. Тийм амар самбараа. Тийм амар самбараа. Тэгээд Лекерсийн амар зоригтой бодогдол баг амар зоригтой товтлол шидсэн ч гэсэн ер нь амар зоригтой ер нь алдсан чи алдаал аваа буцаага хийж гимсэн гэсэн байдалтай л тэгэл ер нь Шидэгчнэр хүртэл уусаа төвд мантай төвд хоёр төв байгаа. Манайх зүгээр шидээд алдаад манай аваа буцаага хийчин яа гэсэн байдалтай тийм бараг тий. Тэгээ би нэг Антони Дэвисийн талаар нэг юм бас уншижсэн байхгүй. Одоо нэг 2000-ад оны тоглогчид чинь одоо нэг stretch 4 гэж ярьдаг байхгүй юу. Одоо KG чинь те одоо PF ч гэсэн амар хурдан штэ хамгаалцаа. Дөрк болохоор PF мөртлөөсөө шидэж шаттай. Ингээд энэ хоёр болохоор ингээд 2000-ад оны үед нэг томчоо тоглодог гэсэн болохоор нөр ASF-тер тоглодог гэсэн байхгүй тухай. Зарим үед яг гараанд бол PF гараад яг байршсан тоглолт игзэгтэй мөчтэй баг ASF-тер гарчдаг. Тэгэд Lakers-ийг магадгүй энэ үлрэл эдийг ASF-тер ч тоглох боломжтой гэж үздэг байгаа байхгүй. Одоо Макги Ховард хоёр төв дээр гараад EDSF дээр гарах юм бол тэр багийн эсрэг ер нь одоо заяа 10 заяан байсан ч орохгүй байна. Холбогч нь либро. Энэ баг тим тавт зүгээр би гаргуул яаж тоглох бол гэдэг юм байна сонирм. Эс чин Кузма. Тэр үлэмжитнүүд юм баг. Тий өөдөөс нь одоо өөр багууд бодолтой талбар юу намхан тавтай. Зүгээр шууд атак хайлтна. Симс идвс чи хог дээр үсрэн шүү дээ өөдөөс. Одоо зүгээр нэг ингээл Golden State-ийн жижигхэн тавт гээд тэр тавыг чи ингээл гараа ингээл алдлаа л яачхад ингээд оруулахгүй байхгүй яач шийдсэн. Шийдвэрлэхгүй. Зөв нэг тим тав гарах магадaltaй гэж л ярьсан бэл. Гэснээс бол тэгж гарахгүй л ахал та одоогийн сагс. Тэгээд гараад үзүүл харин тий. Туршилтаар нэг. Тийм туршилтаар Тэглийн тоглолт нь. Тэгээд тус мó одоо зүгээр өдөрлийн өрх тоглолтын дээр одоо нэг туршаад нэг гаргаад зэлээ. Эсвэл яг тоглож байгаад нэг жоохон тоглолтын юугаа жоохон нөгөө багта эсрэг багта контрол алдаад ирэнгүүт тий. За энийг ер нь эвдий гээд нэг оруулж ирвэл бас нэг сонирхолтой дүр байдлаар харагдаж магадгүй. амар сонирхолтой санагдаж байна. Ховард сандрахаар Леброн авраг битнүү гардаг гэсэн биш. PR маг Маха зогтаарай. сандриш шот нэг юу атак хай тайтны опенинг явж байгаа. Хамгийн гол нь энийг боломжтой болгож байгаа юм эдигийн версатил байдал гэхгүй юу? Хурдтай, шиддэг, ордог, залдаг. Тийм шүү дээ. Тим юм байхгүйсэн бол ингэж одоо ярьвал одоо нэгонд орох хөлтэй ч. Хоорчсон нэлээд хурдтай болсон шинжтэй байл шүү дээ. Хоорт ер нь бол үндсэн байрлал нь анх бол PF байсан шүү дээ. Хоорт гэснээс хоортын жинхэнэ өндөр нь одоо энэ юун дээр болохоор 2 м 10 гэж тэмдэглэгддэг байхгүй юу? Энэ дээр болохоор 2 м бараг 2 м 12 моёртой. Ер нь бол 6.11 гэдэг байсан. Яг жинхэнэ өндөр нь пүүзгүүрөө яасан чинь 2 м 5 см байсан. Тэгэхээр кидигээс давхан болж байгаа байхгүй. Тэгээ бодит өндөр нь. Одоо энэ NBA-ийн тоглогчдын бүгднийх нь яг бодит өндрийг гаргаж байгаа пүүзийн ягаад. Ихэнх нь бол яг нэг пүүсний уул гэдэг нэг инч хасагдж байгаа. Гэсэн KD ганцаараа өссөн байлээ. KD уусаа амар өндөр хаш KD үйлдэлтэй шийддэг. KD пүүз өмсгөөр нахан болчдөг байсан юм уу ч. Нэг уултаа пүүз өмсвөл Би KD пүүз нөө. KD-ийн пүүз гэхдээ бас нэлээд зузаалт шүү дээ. Харангууд. Тэгээ нэг Marvin Bagley гэдэг дээ шүү дээ. Ийм афростэй. Тэрний өндөр нь бүр 3 инчээр багассан. 3 инч гэдэг ч одоо юу вэ? Бараг 8 см. яа үлмитэй ууш. 8 см пүүз байхгүй шүү. Тэр яг үсийн л оруулж тооцсон баг. Сони энэ. тийм нэр тэр чинь амар шүү. Bagley шиг. Тэ. Би яг үсийн л оруулж тооцсон баг. За тэр ч яах вэ? Тэгэд өндрүүдийг хэмжсэн чинь юм байлаа. За ингээд ер нь NBA өндөрлүүлэх үдэ хэвлээ. Тэгээд 2 дугаар секшн рүү оръё. Тэгээ 2 дугаар секшнд маань жинхнээсээ манай хөгжмийн талаар ярилцлага болно. Нэг завсралчаад орж ирэх үү? Завсралмаар байна уу Тамира чи? Завсарлаар би. Чи юу хүсэж байна? Юу хүсэж байна? Манай тооны 2,000 years later. За бид нэр буцаад иргэн ирлээ. Завсарлагаанд дууссан. За одоо 2 дугаар секшн рүү орноо. Манай 2 дугаар секшн бол мэдээж хөгжим байгаа. За өөрт Монголын хөгжмөр сонь сайхан, содон сайхан хөгжмүүд юу байна? Юу хүсэж байна? Юу хүсэж байна гэж хэлсэн шүү дээ. Тэ. Тэр гоё клипэн ч гэсэн гоё клип болсон байл. MC өглөх юм бол сайн байлээ. Тэ. AMC ер нь олон талт гэдэг бас ер нь харууллага. Ер нь Fly энэ хоёр нийлээд баг коллаборашн цомог хийчихэл гоё юм биш үү? Combo үсгээд байгаа.
Тэ. Коби Шако юм байна. Тэгээд өөр ямар шин доонууд гэвэл одоо Марагийн Солонгосоос гаргасан хамтарсан дуу байлээ. Уянгатай тий. Тэр нэг Солонгосоор бас хажуугаар нь дуулсан бас өөр мөцөл сонсогдож илээ. Pack Rap-ийн Give Me Justice гэдэг дуу бол нэлээд шуугуулж байна. Жинхэнэ underground байж байгаа л одоо viral болчихлоо шүү дээ. Тий. Монгол дахь Tupac-ийн хамаатан байна гэж гарч ирэл маань. Надад мөнгөн буу байна. Маа жирүүд ийсэлдэг. Тий. Pack Rap бол гэхдээ нэлээд дээр үед бол байсан шүү дээ тий. Scully Boys, OG Mob бидэрт бол байдаг. Тэгээд ер нь л давгуур аймтай шүү. Тий. Цэгийн бодлоор ямар хуу. Гэхдээ яг нэг тийм хитрхи нийгэм рүү хандсан л болох гэдэг юм гэж бодоод шүү дээ. Энэ үүний буруу урсгал дээр ороод ирсэн гэх юм уу одоо ер нь монголчууд нийт трап л ер нь айгу ноёрхоод байгаа шүү дээ тийм. Тэр үеэр нийгэм дуулж орж ирсэн болов л гэж. Арай энэгээр илүү содын юм шүү дээ. Old school байгаагаар. Хэрвээ яг буруу үеэ олж гарч ирсэн гэж байгаа юм бол ягаад одоо хүмүүс амар яагаад Viral болчихлоо ш нэлээ. Одоо гэхдээ нэлээд хэдэн жил ингээд Raider-ийн доогоор явж байгаа тийм одоо яачлаа шүү дээ. Гараад ирлээ шүү дээ. Тийм тий. Гэхдээ гарч ирэх нь ч яах вэ тий. Яг уу яг мэддэг underground-аас одоо дээшилж юм гэх юм уу та. Тэгэхээр мэдлэр ингэж байгаа хүмүүс ингээд яг одоо ингээд trap гээл те мөнгө дуулал хүүхэн дуулал те би юм бэ чи юм бэ те яг ийм одоо юунаас хүмүүс нэг талаараа залхаж ирсэн байгаа байхгүй. Тэгээл яг залхсан чи яг тийм юмгүй нэг доо гарч ирсэн байхгүй. Гэхдээ гэхдээ яг тэр яг underground байхаа болсон артист мөн үгүй юу гэдг нь хоёр дахь дуунаас нь шалтгаална л та. Хоёр дахь жиж ер нь энэний араас гарч байгаа юу? Тий. Яг түүнээс тэхгүй бол нөгөө нэг юм яг pop дуу ноёрхож яхад нэг хальт цохуужаал буцаа underground болчдөг. Тиймэрхүү тохиолдол зөндөө байдаг. Одоо нэг Америкас жишээ ирвэл нөгөө Denzel Curry эрэл идэр байлаа юм л та. Тэгсэн чинь бол шал өөр урсгалын нэг дуу гарч ирсэн. Тэр дууны маркетинг бол айгүй сайн явсан тий. Маркетинг чиж. Тэрийг бол бичлэг хийж байгаа л. Тэрийг бол би бол маркетинг гэж бодоод байгаа байхгүй. Жишээ нь тэр дуу зүгээр гараад ирвэл энэ ямар тэнэг дуу вэ гэдэг. Эхлээд тийм тийзер нь явцсан болохоор тэр дууны ингээд viral байх юм ингээд шалтгааныг тавиад өгсөн байхгүй. Тийм шүү. Хүмүүс одоо юу яаж одоо эхлээд нэг тийм бичлэг явьж байгаа шүү дээ. Тий. Одоо тийзер үедээ ч юм уу те. Явчиход хүмүүс одоо дараа нь дуун гарчлаа те тэнгуүтэй шүү. Өс нөгөө нэг фэйсбүүкээр яас нөгөө муужаа гээл нэг алиалаад ийсэн төгсөн бүр дуу юм билээ шүү дээ. Тэнгуү бүгд тийм үү гэл. Тэгэл хандлт мандалт нь бүр огцом тий. Аль хэдийн 100k давсан үе шүү дээ. Мангар тийм креатив байгаа шүү дээ. Тэр бол Тука шиг юм болсон байна л да. Гэхдээ та нараас л да тэр диско моожгаа ер нь та нар ямар хот вэ? Хэр дуу вэ? Яг үннийг хэлгээ таалагдаа. Нэг тийм юу л та одоо нэг тийм одоо рэп дуу гэж бол хэлэхгүй тийм. Рэп биш байхгүй юу тийм. Технол гэж техно рэв гайгүй. Би өөрөө нэг тийм техно рэв нэг сонсоод идэх болох. Зүгээр нэг Монголын хооч нөгөө нэг харсаныг би яг наадах гэж ярьчихлаа бүр my man. Нэг тийм техно рэп яг харсарны эднэр чинь нэг бид нэр бүгдийг бүтээн юм бас юм дахилтан дутмаатай шүү дээ яг. Тэрнтэй л ер нь жишүүл уусаа нэг стил имиж нь тий. Тэгээд одоо яг энэ стил имижээр үргэлжлүүлэх юм болов. Мотор гэдэг одоо энэ 168 гэдэг энэ залуу бол үргэлжлүүлэх байх. Жилок бол угаасаа юм old school rapper шүү дээ. Гэхдээ шинэ стил нь бас ер нь зөгчилээ шүү. Одоо үргэлжлүүлэх гоё надад гоё байсан. Монголын хипхоп хөгжим юунд ч одоо трап л гэж байгаа шүү дээ. Тий. Тэнгүүд фак рэп ч гэсэн одоо диско мууж байгаа гэсэн яг ингээд шал өөр хоёр юм гараад ирж байгаа шүү дээ. Одоо яг одоогийн байгаль нөхцөл байдлаас бол шал өөр хоёр юм. Тэнгүүд хүмүүс амар хүлээж авч байгаа шүү дээ. Тэгэхээр нэг талаараа хүмүүс ингээд байнга л ингээд трап тэгэл ингээд мөнгө үүдээд байна уу да. Нэг жон тийм тал ажиглагдаж биш бас магадгүй л. Ахаа. Диско мужагийн одоо тэгээд ивентүүд бол одоо зөндөө болох бах тийм. Энэ намарчингаал болох бах. Маргааш бол нэг чоколад нэг ивент байгаа гэсэн шүү дээ. Бараг аригөө маригөө зохиогдоод эхэлсэн зайлтай. Миний муужгаа. Аригөө шинжлэгдсэн юм уу тий? Тийм шинжлэгдсэн. Гоё болоо гараад. Тэр нөгөө клипэн дээр авсан биш үү? Үгүй авсан гэж гизэг чин DJ хийж байгаа юм шүү. Тийм үү? Түрээс мөрөслөж юм. Тиймэрхүү сураг хальт болсон үнэн хэсгийг нь бол мэдэхгүй л юм л да. Нэг хэсэг нэлээ даб өрсөн шүү. Аригөө чин жил агцсан шүү дээ.
хотоо бацаа хөл дээрээ босч эхэлж байгаа. Аригуу ч нэг юу штэ. Worms free штэ. Ямар ч үед free гэдэг гэсэн. Ямар ч юм. Гэтэ ариггүй яалч чоко 100 дарагдаж байгаа л да. Дарагдана л та. Ойрхон болгоо. Ер нь 2-3 жилийн өмнө 3 жилийн өмнө ч юм ер нь л хоосон л байсан. Тий. Ариггүй гээд нэг дуу байдаг өстэй болно. Өөрөө цөм шон бүгд Тэр бол ариггүй гоё ариггүй. Тэр бол саагдаг дуу штэ. Таач Ариггүй нөөрэ сагах юм да гэж. түрүүд л бөөнөрөө яа орлоо. Тий. Орсон байдیں۔ Тий. Лоожсны юу гэдэг two hype to chill гэдэг одоо entertainment-ийн нэг юм ивент дээр оцсон чинь ер нь бол нэг сэтгэлд бол хүрээгүй те. Нэг лоожсэн нэг 10 хэдхэн л минут болсон баг. Амар хурдан тус. Энэ манай сүүлчийн дуугууд нь бид ил. За хараач те болтоо. Өөрсдөө нэг тийм юуг өстэй. Vibe үс. Тийм vibe өстэй. Тийм, яалч Сонсогчд нь ч гэсэн бас vibe өстэй. Цөөхүнтэйс амар цөөхүнтэйс. Цөөхүнтэй байсан. Тэгээ сонсогчд нь нэг тийм амар гоё дөргөө дунд нэг зүгээр дотроо л нэг тойрог дотроо л бүжиглсэн байсан л да. Тийм юм анзаарчихсан. Гэтэ маа гинжингийн юу тоглолт болж магадгүй тийм сураг бол гараал байгаа. Цомгны ажилдаа орсон. Сарын өмнөөс гараад юм шүү дээ тий. 10 сар 11 сард яана гэсэн. Тэрэн дээр бол бас нэг дэлб амар парти болох байх гэж бол бодож байна. Гинжин гиснээс нэг сүлд саундтрак хийсэн байсан шүү дээ. Гинжингийн үү? Тэгэхгүй. Энийг байсан юм аа хүл төгсгөл мөн үү? Vacation эднүстэй хамтарсан байгаадсан. Гүү vacationтэй гарсан доо ч нөгөө зүгээр клиптэй болсон. Өмнө нь бол байсан. Тэр нэрээ гоё клип болсон бэлээ. Монголын артист маань зураад анимашн хийгээд одоо дэлхийн нийтэд нөгөө нэг гинжингийн нөгөө гамбэг тавьдаг сувг дээр факт юм те. Тэрэн дээр гаргасан бэлээ. Нэг Чингис хаан шиг нэг Тийм. комик шиг нэг Чингис хаан комик шиг. Тэгээ комик нь бол гоё. Комик нь гэж бичлэг нь бол гоё болсон билээ. Тэр факт юм гэдэг сувг бол хамгийн одоо том одууд нь одоо хин штэ 69 Tripper-ed хоёр штэ. 69 гэснээр тэрний хэрэг нэрээ юу болчих юм? 69 чинь тэгээд одоо сничерэл дуудуулаад амар үзээ. Тэрний талаар жоохон мэдээлэл өгөөч цэгийг. Одоо өөрөө нөгөө блүүц гээ явдсан шүү дээ. Тэр мөрнээс одоо гарч байгаа хүү. Уусаа гарцсан л үлээ. Хэрэг болоод баг одоо хамтарч тийм хэрэг үлдсэн хүмүүсээ бүгднийг илрүүлээ. Тийм барьж өгөөд. Тэгсэн чинь нөгөө нэг юу яана гэсэн мэл дээ. Одоо чи нөхдөгөө барьж өгөх юм бол чиний ялнаас багасганаа гэд. Тэгэд энэ ирэх өвөл 2 сараар гарахаар болж байгаа юм билээ. Шоронгоос. Тэр үед харин амьд үлдэх нүм байна. Гарч ирээ тэгээ 69 ч хэцүү шүү дээ. Тиймэрхүү яг тиймэрхүү Blues Crips-ийнх нь бол snitch хийлээл бол тэгээ шоронгоос баг гарч ирээд хэрэг байна уу да. Харин тийм. Тэгээ нөгөө цуг дуулдаг гэсэн Tripper-гээ хүртэл матаад. Тэр хоёр ч одоо дийслэлтдэг болчихсон шүү дээ. 69 тий одоо нэр хүндээ алдсан. Гор хүн болгон 69-ыг муурлаач Tripper-үүд. Гэхдээ 69 ч угаасаа нэр хүнд Tripper-ч байгаагүй л дээ. Уул нь Мексикуудыг айгүй төлөөлж өгүүлдэг байсан рэпер тэгээд одоо тий. Би бол анханасаа л дургүй байсан. Энэ нэг юм яах гэж юм рэп гэх юм. Орилоо рэпер үү? Тийм. Тэр рэпер ч юм уу юу ч юм. Сонио урсгал юм баг. X-Tentation ч бас нэг ойрлож гарч ирж байсан шүү дээ. Tentation бас Яг тийм нэг SoundCloud дээр ингээ хаяа хальтаа сонсоход яг тэр орилдог тэр орилоо трап гэх юм уу юу гэх юм. Хальтал хаяа ингээл юу дуу тавьчаал янгот өөр ингээл Google Next явж штэ. Тэнгүүд л тэр нэг хаяа хальт сонсохоор яг тэр орилоо трап юм аашин. Тэр нь бол нэг тийм юу сонсдог айгу тийм өөрөөс тийм гоё сонсогддог ш заримдаа. Одоо бол Нэг тийм муухай бол биш л байсан шүү дээ. Уусаа нэг X-ийн гаргасан урсгал шүү дээ тэр чинь. Тийм тэгээ X-ийн legacy бол ер нь тэрэн дээр л бичигддэг. Бас нэг Scarlord гэдэг нэг үглээ. Тэр бол бүр ойрлоод level төвшний ойрлдог гар шүү дээ. Бас нөгөө юу идэг үстэй нөгөө дээр юу Mickey Mouse-аас клиптэй хэм блэ. Mickey Mouse-аас харцаахан клипүүд ингээл хийгээл ойрлоод болоод идэг. Бас нэг Ghost Man уу? Тийм. Ghost Man чинь гэхдээ нэг тийм урлагтай ойрлтыг шүү дээ. Ghost Man ч баг scream шаагаад тийм дуун дээр. Ghost Man ч амар шүү дээ. Клипүүд нь ч амар юм шүү дээ. Йоо тэр Ghost Man бас амар underground шүү дээ. Ghost Man-ийн клипүүд нь дандаа би хэд хэдэн дуу сонсох дуртай. анимашнууд Нэг тийм ямар
тийм heart beat ингэж орж ирдэг бүх юмн дээр ингэж зодож орж ирдэг тий. Тап гэдэг ингэж машин цэшиндээ сонсох. Дуугийн сонсонгуудыг ядарч матраа. Тийм бас ядаргаар шүү. Тий. SoundCloud дээрээс би бол өөрөө одоо энэ 168 гэдэг энэ залууг сонсоол байгаа л та. Сонсож ер нь үзэж эхэлж байгаа. Тэгээд 4 ч цомог гаргацсан юм байлээ SoundCloud дээр бол. Одоо бүгдийн үнгүү сонсох хэрэгтэй гэсэн үг. Тэгээд энэ залуу рэпер гэхээс илүү юусаа рэп ч гэхэд бас нэлээд хэцүү юм байлээ. Яруу найрагч талдаа аян дээр ингээд шүлэглэж явдаг. Тэгээд үзэл бодлоо хамаагүй шатдаг. Тэр нэг амар дуу байгаа шүү дээ. Tilt гэдэг. Йоо тэр бол би ингээл тэрийг сонсож гээл. би тэрийг яг сонсчоол. За гингүүт. За энэ яг алхан дээр яг битэн дээр амар орж ирэх юм дээ. Айстап юм хэлээ нөө. Амьдралаа гэдэг. Коби. Тийм. Амьдрал гэдэг үед. Тийм доо үед юм уу? Би сонсож I stop би сүүлийн үеийн дуу өстөө сонсоо. Сүүлийнх биш. Хэдэн жилийн өмнөөс. Өө амьдралаа гээл. Би нэг сонсож байгаагүй. Stop. Тэр залуугийн ер нь л юм яруу найргалсан. Ингээд зарим дээр нь бол ингээд яг юм нийгэмлүүгээ хандсан юм уу? Зарим дээр нь зүгээр ингээд одоо тийм илэрлийн байдалтай юм ярьж байгаа байхгүй тий. Зарим дээр нь юм төсөөлцсөн тий. Hardcore. Одоо contemporary л гэж яриад байлээ. Одоо яруу найргийн орчин модернизм гэх юм уу да. Юу гэх юм. Нэг тийм урлаг гарч ирж байгаа. Энэ залууг бол ер нь яванда юм хийхийг харнаа. Нэлийн юм болгох залуу. Тэг SoundCloud Флюсөнтэй цомог гаргасан гаргасан тий. 4 цомог гаргасан. SoundCloud. Флюсэн ч амар дунд дээр ойрлч мэрлээдсэн. Тий. Сая. Тэр нэг өөдөө хэлхийн чашин ч шиг айс хоол гэдэг нэг дуу хэлээ. Цустай яа маа. Тэр дуу бас нилээл аманд орсон 2 3 сонсоо. Юутай юм бэл ч тийм. Ерөөсөө mastering mixing-гүй шууд. Тийм mastering нэг тийм reeler хийх юм уу юу тийм. Хоолой молонд бүр яг л сонсож шууд ойрлж морилж байгаа юм тийм. Одоо бид нар энэ микэн дээр яг юу гэж ойрлонгууд яг тэрнтэй л адилхан сонсдог. Моторх нэг бол ер нь сонсомоор юм байлээ. Сонсомоор. Тэгэл надад таалагдахгүй байна. Уу яг ингээд шин юм сонсож тэ ингээд мэдэрмээр бол моторх нэг яа. Өрмөс. Гэтэ энэ залуу бол баг энэ жил ингээд тасралтгүй уран бүтээл хийсэн харагдсан. SoundCloud дээр байнга юм оруулдаг. Одоо үйлдвэрт бүжий гэдэг нэг бас дуусан хамгийн их хандлттай. Тэрэн дээр тэр бол ер нь бол угаасаа яг рэп дээр ингээл яасан нэг рэп дуу чинь 2 3 үг хэлэл тэгэл байж байгаа л хинэлэн явж байгаа юм. Яг тийм л дуу. Маа тамираад бол их таалагдах байх. Тийм рэп хэмнэл бол. Гэтэ машин дотроо тэр мэр дууг бол тавиад юм шүү. Хүн ороод ирсэн чинь айгаад буух үедээ. Тийм байна. За манай зочин ер нь бол рок урсгалын хүн байгаа. Рок амьд хөгжим илүү сонсдог. Playtime бол явдаг те. Өөрийнхөө сонсдог хөгжим яаж рок урсгалтай ер нь те хамаатай болов ингэв тэр талаараа ер нь яриач. За рок урсгалтай яаж хамаатай болсон бэ гэвэл анх юу яжсан вэ? Гитараараа гэж тоглоом байт шүү дээ. Яаса Гитар хэрэг тоглоом. Ямар гитар хиро ёо. Тэр тоглоомыг анх хүүхэд байхдаа жоохон байхдаа тоглол. Тэрний яг нэг Aerosmith эдишн нэт юм аа. Aerosmithтэй. Яг тэрийг тоглолоо. Тэгэл амар гоё санагдал. Тэгэл ерөөсөө ингээл утсан дээр Aerosmith-ийн доонод идтал ингээл дэршнүгээс сонсож байгаа л. Тэгсээр хаал тэгэл ер нь амьд гэж бодвол. Тэгэл тэрний дараа Gorillaz сонсоол. Gorillaz Feel Good, Clint Eastwood гэл гоё доонуудын сонсоол. Тэгэл Linkin Park-ыг сонсоол. Тэгэл Linkin Park үнж фэн болсон да. Уус бест хамт. Тийм. Тэгэл нас ахих тусмаа тэгэл жоохон хард руу орол метал цтал тэгэл явсан. Гэтэ манай хүн бол амар лоочсны фэн ядчих. Яж их оппозит лоочсны фэн. За лоочсны фэн ч юм би. Лоочсны хэдхэн дуун л гайгүй. Оппозитын бол фэн шүү. Оппозит л гоё. Тэгээд ер нь бол одоо дуртай хамтлагийн талаар ер нь бол ярил л та. Linkin Park. Linkin Park-ийн мэдээллийг жоохон товч хүргээч. За тийм Linkin Park-ыг анх 10 жил 8-9-р ангиас анх Linkin Park-ыг сонсч эхэлсэн. Тэгээд тэрнээс өмнө бол сонсдог байсан л та нөө чарт мартаар Linkin Park-ийн донод явдаг гэсэн.
хальт мал сонсдог. Индиэн. Тийм Points наа of бид нар бол Authority. байнга явдаг гэсэн шүү дээ. Тэгэл хальт мал сонсдог гэсэн. Индийн чинь одоо нэг тоглоомны бичлэгэн дээр л амар явдсан шүү дээ Тийм. тий. Тухайн үед нэг Тийм. телевизээр тоглоомны бичлэг NBA Dream Mix. Тийм нөө аниме микс нөө нэг юу нөө тулаан малан Тийм. микс тэр нартал дээр нас амар Тийм. юм уу. Тэгэл сонсдог байсан л. Гэхдээ нэг нөө амар шимтэд сонсдог нөө. Тэгэхэд бас нэг арайч амар төгжмөд орчоо гэсэн юм аа. Тэр хий шимт сонсдог. Тэгээд хамгийн анх бол Linkin Park-ийн Numb лээсэн шүү дээ. Numb ч угаасаа нөө юу YouTube дээр хамгийн их хандлттай хамгийн их лайктай дуу чинь Numb юм л да. Тэгэл яг амьд төгжмөд орсны дараа тэгэл Linkin Park-ыг нэг сонсож үзмээр санагдал сонсоол. Тэгсэн чинь нөгөө нэг хүүхдтэй хахад айлтмал сонсдог гэсэн доонууд чинь сонсдог. Тэгээд тэднийг бүр ингэ шимтээ сонсож бүр амар гой санагдал. Тэгэл за ер нь л миний хамтлаг юм байна гээл. Тэгэл энэ л миний сонсох хамтлаг юм байна гээл. Тэгэл амар шимтээ сонсож гисэн л дээ. Тэгвэл одоо мэдээж Linkin Park-ийн одоо дуунуудыг цуглуулдаг л хэлгүй дээ тий. Тэгвэл одоо мэдээж тухайн хамтлагийг одоо илэрхийлэх юм чинь бас дискографи гэж явдсан шүү дээ. Хамгийн гоё цомгийн чиний хувьд Хамгийн гоё цомог бол ер нь тэгэл Hybrid Theory юм уу да. хамгийн ихний цомог уу? Хамгийн ихний цомог. Тэгээд тэрний дараа Meteor-анд бас тэр хамгийн ихний хоёр цомог л хамгийн гоё хоёр цомог. Чиний хувьд ер нь бол рок сонирхогчдын хувьд бол одоо классик гэсэн статуст Тийм орчих. яг нөгөө дуунууд нь яг нөгөө нэг тийм жоохон хард рок маягийн тийм стилтэй. Тэгээд тэгсэн ирнэ хажуу талд нөгөө рэп хослолцсон. Тий. Тэгээд ингээд яг ингээд амьд төгчмөн дээр гитарын нэг амар гоё хард рок гитарын ингээд амар гоё аян дээр амар гоё бөмбөрийн бит тийм юм дээр тэнгүүтээ тэдрийнхаа нөгөө нэг DJ орж ирээд DJ-гэр ингээд жоох ингээд Mix master та тэнгүүтээ ингээд үглээл дуулаал тэгэл скрими гэл Тухайн үед бол амар хөвсөлт тий. Одоо 90-ад оны grunge rock тий. Тэнгүүд нөгөө талд нь old school hip hop шал хоёр хөгжим байсан чинь 2000-ад онд ирсэн чинь энэ хоёрыг магадгүй тий hip hop rap хоёрыг хослуулж болтгийг баг Linkin Park харуулсан. Тэгээ шинэ угаасаа рок уусгал үүсгэсэн. Хамгийн анхны нөгөө нэг рокет үгэлж болдог гэдгийг харуулсан юм шүү дээ тий. Одоо Мөн үсэлээ тий. тийм new metal лөө нэг тийм New Metal гээд шинэ урсгал гаргаж ирсэн юм байна. Одоо бас тэрнтэй адилхан нэг Limp Bizkit хэлээ тий нэг тийм тийм гэдэг бас юм л дээ. Нөө нэг юм уу Limp Bizkit-ийн нэг дуу байт юм аа. Rolling гэдэг нэг дуу. Тэр дуу байт. Тэрнээс гадна бас нөө нэг юу нэг бэлэгчгүй даалгаврын юу хийсэн мэт. Саундтрек. Тийм саундтрекийг нэг дуу байт. Бэлэгчгүй даалгавар. Тэр нь бас амар гоё дуу. Гэтэ Linkin Park-ыг ер нь дуурах жол зоорлоо амтлах. Тэгээд ер нь Linkin Park хэмжээнд хүрээгүй л дээ. Linkin Park бол ялч ноёо хэрэглээ. Linkin Park-д ч одоо яг ямар гişүүд байд юм бэ? Linkin За Park DJ байдаг гэж. DJ байна. бөмбөрчин, байна. бас гитарч, гослол гитарч, гослол дууч. Тэгэд Шинода ч өөрөө бас рэпер гээ явцдаг үстэй. Тийм. Рэперээс гадна гитарч ингээ явцдаг. Шинода ч продюсер, гитарчин, рэпер, төгөлдөр хуурч. Тэгээ гол миксинг ин хийдэг. Тийм, ай зохиодог нөө Аян бас зохиодог. Chester болохоор үгийг бичдэг. Тэгээ Shinoda ч гэсэн үг бичдэг л дээ. Тэгээ Chester бас үг бичдэг. Chesterийн үгнүүд нь ер нь тийм амар deep. Тийм. Би зарим одоо анх 2010 оны дундуур юм уу ингээл Linkin Park-ийн бас дискографи ингээ судалж үзсэн байхгүй. Мэдээж нэг дуртай болоод тэгэнгүүт ингээ зарим дууг сонсож. Тэнгүүд анхны дуунууд дэр нь өглөөд одоо нэг Midnight ямар хэлээ нэг цаа том үү. Шинода ерөөсө гарахаа болцтой. Тэрэн дээр би баг Mac Shinoda гарцсан болоо гэж бодож байсан тухай. Тэр чинь харин хөгжим тоглол яваад тэгсэн юм байл л дээ. Шинода ер нь яг техник тал дээр Manchester Midnight дээр жоохон анхаарсан. Manchester Midnight дээр нэг хувьсаж эхэлж исэн гэх юм уу та. Арай нэг жоохон өөр болж эхэлж. Дандаа тийм амар зөөлхөн дуунуудтай болсон байна. Live All the Rest чинь тэрэнд ордог лгүй лүү. Тийм, Live All the Rest. Тэр мөрөн дээр ч ерөөсөө Mac Shinoda дуулж байгаа нь мэддэхгүй те. Waiting for the End Man гэдэг. Тэрэн дээр ч яах үгэлтэй. Living Things дээр яг нэлээд өгүүлсэн л дээ. Тэр чинь яасан юм бэ лээ. Эхлээд Hybrid Theory гээд тэрийг болохоор эхлээд Mike Shinoda ч өөр хамтлагтай байсан байхгүй юу? Үндсэн Linkin Park гэдэг хамтлагч өөр хамтлаг байсан байхгүй юу? Тэгээ нэг тий Hero гэдэг хамтлагтай байж агаад гослол өөр дуучинтай байсан байхгүй юу? Chester-с өөр. Тэгээд тэр дуучинтайгаа явж агаад нэг амжилт болоогүй байхгүй юу? Студиост очиод рекорд хийлгүүл яг ингүүт татгал зайруу авсаар байгаад гослол дуучсан нь залхаа гарцсан байхгүй хамтлагаас.
Тэгээ Майк Шинодо эднээс шинэ гослолт дууч хайж байгаа л Честрийг Честер тухайн үед хамтлагтай байсан. Гэхдээ Честрийг сонсоод за энэ л манай яг гослолт дууч юм байна. Тэр яг ингэсэн гэсэн. Яг нөө нэг Linkin Park шинэ гослолт дууч авахар болоод тэнгуүдээ Chester ч өөр хамтлагтайсэн шүү дээ. Тэгээ Chesterтэй холбогдсон гэсэн. Тэгээ Chester дууцаар ирж холбогдсонгуудаа манай хамтд орох уу гэж санал тавьсан гэсэн. Тэгээ Chester өөрийнхөө ингээд дуулж үзээд ингээд нэг дуун дээр нь одоо Майк Шинодын зөвхөн нэг дуун дээр нь өөрөө дуулж үзээд тэр бичлэгээ ингээд Шинодоор явуулсан байл та. Тэгээ Шинодод гэсэн чинь ингээд нэг өдөр зарлаад цаг зарлаад тэр өдөр хүрээд ирээгээд. Тэгээ Chester болохоор өөрөө нэг хамтлагтай ингээд амар сайн дуулдаг болохоор өөртөө ингээд амар ихтэй ингээд амар бардан байсан баг. Тэгээд яг тэр цагс тавалсан өдөр нь ингээд оцсон чинь мангар олон хүмүүсүүдийг авчирсан байсан. Тэгэл Chester одоо юу вэ? Ийм олон хүмүүс ингээд авчирчаад ингээд сонгож шалгаруулалт маягаар намайг авах гад ингээд энэ Chester баг тим бодоод тэгээд за арайчтай л ухааны юм болж ирсэн. Тэгээд бүх хүмүүсүүд ингээд дуулуулж үзээд ингээд сонгож шалгаруулалт яваад тэгээд хамгийн сүүлд нэг Chester-ийг ингээд багт хамтлагтай авах болоод тэгээд Chester-ийг авсан. Chester тэр үед нь бол ер нь нэлээд амар дурамчхан байсан мэт юм. Яг өөрөө ингээд амар лаг дуулдаг тийм байсан чинь ингээд амар мангар олон хүмүүс дундаас ингээд сонгож шалгаруулалт хийж авах нь ингээд дуудаал тэр өдөр ноцсон чинь мангар олон хүмүүс дуудаад авчирсан. Тэр дундаас жоохон эего бас үзлээ шүү дээ тухайн үед. Тэгэл hybrid теориг ч бүр амар олон жил бэлдэж ингэж дуунуудаа зохиож ийж бүр нэлээд шамдад сууж ийж хийсэн альбом нөх. Тэр нөгөө анх тэр Chester-с өмнө гослолтой дуучинтай байсан. Тэр үеэсээ л хийж бэлдчихсэн гэж тийм. Тэгээд тэгж бэлдэж явж байгаад өөрөөсөө анх нөгөө нэрээ Linkin Park гэж нэрлэегүй hybrid theory гэж нэрлсэн байсан байхгүй. Тэгээд анхны альбомоо өөрсдийнхөө нэрлэх гээд өөрсдийнхөө нэрээр нэрлэх гээд нэрлсэн. Тэгж явж байгаад нэрээ өөрчлөхөөр болоод Linkin Park гээд Lincoln Park гээд Lincoln Park. Тэгээд тэрийг товчлоод Linkin. Тэгээд Linkin Park гэдэг нэртэй болоод Lincoln Park-ийг хүндэтгээд яасан юм шүү. Тийм. Хүндэтгээд за Linkin Park болгосон юм шүү. Тэгээд тэгж жаад hybrid theory гаргаад тэр нь бүр шууд амжилтанд хүрсэн альбом байхгүй. Дэлхийн нийтийн шууд сураггүй байж байгаад нэг hybrid theory-г альбом гаргасан чинь дэлхийн нийтээрээ бүр өнөөд болоо. Тэгээ болох юм байна гэж байгаа. Дараас нь Meteor Diamond album гэдэг нэг тийм Америкийн platinum album. Манай хүүш гинтл тийм баг нэрэм тийм монголоор хэлцүүлвэл тийм Billboard-д орж ирээ. Тэгээд Linkin Park-ын гоё юм нь бас Jay-Z-тэй хамтарч нэг цомог хийсэн байдаг шүү дээ. Collision Course. Jay-Z-ийн гоё дууныг Linkin Park бас өөрсдийнхөө гоё дуунууд ингээд холиод микслээд амар гоё. Тэгтээ яг Linkin Park идүүтэй, Jay-Z идүүтэй явж байгаа. Тэгж хамтарсан бүр юм боо. Тэгээд тухайн үед Jay-Z бас тэ рэпер хүн амьд хөгжимтэй ингэж хоршиж болтго юм байна гэдэг бас ингээд бүр баталсан бохгүй. Бүр баттгаад өгсөн. Тэрнээс тэгээд санал болох хоёр дуу гэх юм бол Gigawatt Number. Тэгээд юу 99 Problems гэдэг энэ хоёр дуу гэр сонсоод үзэр амар гоё хоёр дуу. Зүгээр огшмор дуу. Гэл сонсоод зүгээр тэгвэл огшцгой. Тэгээд амар шүү дээ. Майк Шинодын талаар ярихад бол бас өөр хамтлагтай байсан шүү дээ. 2000 оны дунд. Одоо нэг NBA нэг микс болгон дээр л ингээл явдаг Remember the Name гэл тэн. Бага хөвд болоо л дээ. Тэр дууны чинь одоо зохиогч нь Майк Шинодо шүү дээ. Өөсө Fort Minor ахлагч. Тэ 50% Clark гэдэг Fort Minor уулна айгу гоё хамтлаг шүү дээ. Тэр чинь бүр химэнтэй од олоог багт нь хамтарч ийсэн шүү дээ. Нөгөө нэг All of Me дуулаад идэг нөгөө хар залуу шүү дээ. John Legend. Тэрнийг од олоог багт нь тэрнтэй хамтарч монтраа дуу муугаар. Бас юу н айгу амжилттай явж ийсэн. Fort Minor ч айгу гоё дуу шүү дээ. Where do you go гэдэг дуу шүү дээ. I miss you so. Тэр амар гоё шүү дээ. Seems like it's been forever. Шинодо яг тэрнгүүрээ бас нэг батлахыг хүссэн. Ер нь хамтлагаасаа гадна соло байсан ч амжилтанд хүрч чадна гэдгийг батлахыг хүссэн баг л та. Тэгээд сүүлийн хідэн цомгуудын талаар ярил. Одоо ер нь одоо нэг жоохон юм уянгийн талтай болцсон гэх юм одоо. Анх ч бол амар тийм юу байсан шүү дээ. Ингээл хардкор ойрлсон те.
Тэгээ сүүлийн хэдэн цомгуудын сонсоод нэг тийм Chester-ийн бол орилж байгаа тийм дуу бол байхаа болчих. Тэр нөгөө нэг юу Meteora гаргасны дараа яг Hybrid Theory-ийн дараа Meteora гэдэг бас нэг нэлээд хүнд рок талын альбом гаргасан байхгүй. Lamp юу муу гэдэг. Тэгээ тэрний дараа Mike Shinoda Chester Ridmus хоорондоо ярилцсан байлээ. Бид нар бол ингээл hardcore rock доонууд бол хидл бол хидийг ингээ гаргаад ий чадна. Жохон өөрсдөө өөрчлөлмөр Авал гаргаалах юм аа гэдэг. тийм. Өөрсдөө нэг өөрчилж жоохон баг-багаар туршиж өөрчлөлт хийж үзье гэдэг. Амар олон Араас нь Minutes to Midnight гаргаж ирсэн байхгүй. Тэрэн дээр арай Reanimation гаргаж ирсэн. Reanimation болохоор нөгөө нэг Meteora Hybrid Theory госон нөгөө нэг амар хит болсон дуунуудаа тэгэхээр remixлээд нэг тийм илүү нэг тийм электро тал руу болгож гаргаж ирсэн юм уу тийм. Тэгээд Minutes to Midnight дээр нэлээд зөөлөж орж ирсэн юм аа. Тэгж жаа Living Things дээр бүр электро нэлээд амар орж ирсэн байхгүй. Одоо нөгөө Lost in the Echo, Castle of Glass тиймээс дөө электро оруулж хийж байгаа. Араас нь Hunting Party Sidnus гээд бас нэлээд үрмөц DJ Steve Aoki илүү. Тийм Steve Aoki тавьсан нэг цомог гаргасан. Ер нь бол хөгжмийн тал дээр илүү анхаардаг болсон. Тийм. Уусаа яг гаргаж байгаа хөгжмөдөө амар анхаарал хандуулдаг. Тэгээд нэг хуучны юм тавтаад байх нэг тийм дургу хандлага. Тэгээд хамгийн харамсалтай юм түрүү жил боллоо да тий. Chester-ийн Түрүү жил 2 жилийн өмнө 2 жилийн өмнө. За тэр мэдээг одоо фэний хувьд одоо сонсоод яг ямар хуу байдалтай амар эсвэл хийж яхад нэг ганцаараа амьддаг гэсэн хичээлхөө тэгээ нэг өглөө босч ирэл тэгэл мэдээ уншчихэл идэхгүй тэгэл 100 тий бүр. Тий 100 аим айгу гинтийн өглөө босвол нөгөө ньюс видео гүйлэгдэж тэгтгээгүй шүү. Амиа оролцсон ч хэд идэм мэдээ гүйлгэж уншаал тэгэл тэр өдөржингөө тэгэл Linkin Park-ийн дууг сонсч амар бол нөлбөслөл нэг тийм л юм болсон байт тий. Тэр тэгтээ амар харамсалтай тий. Яаж яг тоглолтын ганц ч амьдаар нь үзэж байгаагүй бүр амар том зорилго байсан ш. Linkin Park-ыг амьдаар нэг сонсч үзэх юмсан гэсэн. Тэр зорилго ингээд үрд мөх байхгүй. Тийм зоригтой хүний хувьд бол бас нэлээд хүнд тусах тий. Честертэй байхгүй болсон байна. Бас амар л та. Амьдаар нь сонсч үзэх юм. Дуртай дуучин чинь ингээд яаж юм. Тэгвэл одоо Linkin Park хамтлаг ингээд дуусна уу? Үгүй. Дуусна ч гэж одоо Linkin Park-ыг Chester нас орсны дараа ер нь Mike Shinoda-д амар дарамт ирсэн байхгүй. Өөрийн нөгөө сайн найз нас орсон дарамтнаас гадна одоо фэнүүдийн дарамт орж ирсэн. Тэгээд сүүлийн тоглолтын үеэр бас Chester-гүй тоглолт явуулахад бас өөр дуушдыг яасан ш. Нэг тийм онцолж чадаагүй. Тэгээд Mike Shinoda тэрний далаа гинэ. Дараа нэлээ депрессээ дуу болгож ирсэн байхгүй. Тий. Нэг ганцаараа тусдаа нэг ганцхан Mike-д ганцхан өөрөө дуулсан нэг тийм альбом. Chester Masters зориулсан дуунууд, тийм ч дуунууд. Ер нь өөрийнхөө яг тухайн үедээ бодож исэн юмнуудаа хэлсэн л дээ. Жишээлбэл нэг дуун дээр одоо Chester нас байхгүй болчлоо. Би яаж энэ тайзан дээр гарах вэ гэж тэгж дуулдаг бас нэг дуу байдаг байхгүй. Ер нь айгүй тийм хүндэл. Тэрийг сонсох юм бол ер нь бас амар гоё дуунуудтай. Тэгэхгүй тамираач л Mike Shinoda чинь trap болцсон. Санаа нэмэрч орж ирдэг дөө нэг trap шиг. Тэр ч муухай харамсалтай юм болсон. Тэгээд тэр юуг сонсвол хүмүүс нөө YouTube-ээс хагаа сонсвол YouTube дээр нэг Chester-ийн celebrity нэг тоглолт. Chester-ийн дурсгал зориулсан celebrity тоглолт. Тэрэн дээр тэрийг YouTube-ээр нөө шууд live шуудцсан. Тэгээд ингээ YouTube дээр хадгалцгаа. Одоо хүртэл ингээ хайх юм бол гарч ирнэ YouTube дээр. Тэн дээр нөө Chester-ийн бүх найзууд нэрээд Linkin Park-ын дуунуудыг бүгдийг нэг өөрсдөө дуулаад тэгээд тэрэн дээр яадаг юм бол юу Numb Indent хоёрыг хоёулангийн ямар ч дуучинд болохгүйгээр зүгээр ингээл микрофон дээр гэрэл тусгаал зүгээр лайн яваал тэгэл дөө. Тэгээ үзэгчд нь бүгдөө дууг нь дуулаад би бүр ингээ үзэж байхдаа давхар дагаж дуул шууд бүүс баах болж шүү дээ. Би яг тэрийг үзчихээ бүр яг тэр хэсгээр зүгээр шууд ингээл дуулаад шууд нүд баг ингээл арзаач шүү дээ. Би шууд goose bumps боллоо. Би бүр амар гоё микрофон дээр нь ингээл нэг цэцэг өлгцсөн. Тэгээ зөвхөн микрофон дээр нь гэрэл туссан. Тэгэл ингээл ард нь зөвхөн аян л яваал. Тэгээ хинч ингээл тэрийг үзье. Үзэгчд нь бүгдөө дуулаад. Тэгэл юу гэж байгааг нэ. Зөв Linkin Park live гэж хайх юм бол гараад ирнэ дээ. Тэгээд ингээд Chester Bennington Honor of Chester Bennington гэдэг ингээд яг нас орсныхан нь дараа. Тэгээд сүүлд ихнэр нь гарч үг хэлээл тэгэл дууссан. Бараг 2-3 цагийн live байгаа. Linkin Park тэгээд ер нь яг дуунуудаасаа гэхээс илүү яг тухайн үедээ лайваараа бүр амар од байсан шүү дээ. Бүр лайв чинь алдаг хандлага байсан шүү дээ. Ялангуяа Chester чинь бүр
лайв яг нөгөө нэг дуугийн сонсож байгаа юм шиг өөрлөж байгаа. Бүр яг ориг хоолой бүр лайв артист л байсан л. Тий. Чистер хоолой нь угаасаа амар л да. Честрийн амьдралын талаар жоохон яриач. Одоо яг юунаас олж нас орсныг нь ер нь бол тодорхойлох боломж өгдөг. Амиа. Тийм байх. Яг амиа орлыг жоох эсвэл одоо Америк ч юм бас л амар шүү дээ. Яг нас орсныхын дараа нэг мэдээлэл гарсан. Тэр нь юу гэж гарсан бэ гэвэл яг нас орсныхын нэг жилийн өмнө Честрийн нэг сайн найз нь бас нас орсон. Тэгээ тэр найзтай зориулж нэг One More Light гэд цомог гаргаад One More Light гэд бүр дуу хүртэл гаргасан. Бүр ингээд яг тэр найзтай зориулсан дуу. Тийм сүүл гарсан. Тийм. Тэрийг дуулж явахдаа ер нь амар тэр нь бүр амар тийм дип дуултай. Тэгэл яг жилийн дараа бас өөрөө яг тэр найзнаас орсон депрессэнтэй байсан биш. Тийм амар депресстэй байсан. Тэрэн дээр нэмээ тэр найзнаас орсон. Тэгэл ингээл тэр депрессэд авахгүй. Ер нь харт таймд хэрэгэлдэг байсан. Тэгж депрессэж явж Харт байгаа. тайм хэрэгэлдэг байсан байж магадгүй. Ер нь л хэрэгэлдэг л байна л та. Тэгээд тиймэрдүү амар тийм депрессэнтэй артистууд тий хэцүү шүү дээ. Тийм айдикт болсон Юмаа мартахын тулд те. Ялангуяа Честер ч өөрөө нөгөө нэг багтаа молестэд хийлгүүлж ийсэн. Одоо молест нэг одоо хүчндүүлж ийсэн. нэг авах нь илүү хамаатныхнаа нэг тийм хүчрхийлдэг байсан гэсэн. Баг багт нь харин нэг тийм байт юм. Тийм мэдээ байт юм. Тий. Нэрээ. Тийм. Яа Тийм би бүр Монгол орчуулгатай тийм бичлэг байгаа заяа. нээр те. Тий. Тийм депрессэнтэй бүр багаасаа тэмцэж явж байгаа. Тэгээд од үнийг тэрнгээр нь дарамтлаад ингээд амар олон жил дарамтлалцсан. Тэгээд тэр депрессэн тэр. Тэгвэл тэр хүмүүс нь аюу тийм депрессэнтэй болчоороо тэрийг мартахын тулд тэгэл яхахгүй тэгэл юм хэрэглээл эхэлдэг шүү дээ. Тэгвэл ингээд нөгөө юм ингээ бодогдгол бодогдчлаа. Одоо надад дараагийн алхам юу гэлээ нөгөө юмаа хэрэглэх. Нэг тийм рефлекстэй ч юм эсвэл тийм нэг айддаг ч юм уу те. Тэр нэг Linkin Park-ийн лого чинь нэг юм гурвалжин тэмдэг гэдэг шүү дээ. Тэр чинь бас нэг юм нэг тийм конспирацитай холбогдсон байдаг шүү дээ. Бойлоо. Тий. Бойлоор одоо бойлоор гэдэг чинь ойлгож байгаа шүү дээ тий. Тийм одоо гаруудын юм логоны юм гурвалжин юм тэмдэгтэй байдаг. Юм хоёр ингэсэн гурвалжин тэмдэгтэй. Бас уу. Интерактай нац. Тэнгүүд ингээд Честертэй ер нь бол тиймэрхүү бол айгүй холбосон тийм ярианууд байдаг. Яг тийм батлагдсан бол юм байхгүй одоо конспираси гэдэг чинь ховлтааны оёл гэж яддаг шүү дээ. Тэгээ сайн найз нь бас нөгөө нэг яг тиймэрдүү хүмүүсийн эсрэг тэмцэж байгаа далуулсан гэсэн тийм теори байт юм байл шүү дээ. Тэгээд Холливуд одоо урлагийн амьдралд бол ингээд цаагуур нь амар олон юм болж байгаа. Тэгээд Честер баг тэрний нэг золиос нь болцсон ч яхийг үгүйсэхгүй. Угаасаа Холливуд ч амар артистуудаа депресд оруулж чаддаг байхгүй. Нэг тийм одоо нэг жижигхэн ингээд өөнл ингээд гараад ирэнгүүт дэлхий тэр аяараа ингээд шуугаад эхэлжтэй. Тийм болохоор ч айгүй хэцүү шүү дээ. Артистүүний хувьд. Одоо бүх одуудад ч ямар нэг юм бараан тал тийм муу тал байдаг шүү дээ. Майкл Джексон жишээ нь одоо тийм хүүтгэр хүчрхийлдэг хүн байсан ингээд сүулт ингээд илэрч байгаа байхгүй. Бага насны хүүхд дуу татдаг ингээд гэл. Эми Вайнхаус их чинь болохоор яг юм мэдээлэл олцсон тэгээд ингээд баг бүрлэгдсэн гэсэн нэг тийм юм гараад байсан. Юу болцоо? Одоо нэг тийм засгийн газрын тийм мэдээллийг олцсон. Тийм засгийн газрын мэдээллийн тийм би бас Сак Макас уншиж ирсэн. Тэр нөө Пол Волкер гэж жүжигч мэд шүү дээ. Нэг Fast and Furious-ийн гол тийм тэр их бас засгийн газрын төлөвлөгөөтэй алсан гэсэн тийм мэдээлэл өгсөн байл тийм. Засгийн газрын нэг улстай дайн дэгдэх гэл ингээд нэг тийм бодлого явуулаад тэрийг мэдчихсэн гэсэн. Тэгээд дэлхийн нийт тэрийг мэдэгдүүлэхгүй бол тэр нь боололох ялсан гэсэн нэг тийм таамаг. Тэгээ бас Боб Марли шүү дээ. Нэрийг уурсгалыг үүсгэж Боб Марли. Тэрийг бас Америкийн тагруулын ерөнхий газраас ер нь алсан гэсэн таамаг. Гэхдээ Боб Марли ч нь болохоор юм хавдартай байсан гэсэн шүү дээ. Тийм. Тэр нь юу байсан гэсэн нэг Боб Марли ерөнхийлөгч нар дэвшээд ер нь бол тэр Зимбабве л. Зимбабве одоо нөө Раста маань гэдэг юм шүү дээ. Тэр улсын Ямар ус лээ. ерөнхийлөгч нь болох гэсэн Боб Марли ч. Тэгэд ерөнхийлөгч болох юм бол Ямайк ч лүү. Тэр улсынхаа ерөнхийлөгч нь болчих юм бол баг гэж Америкийн эсрэг амар бодлого гаргана. Америкийг ер нь амар эсэргүүцэх тийм хүн байсан байхгүй. Тэгээд Америк тэрнийх нь эсрэг юу ягаад нэг Америкийн нэгдсэн улсын тагнуулын ерөнхий газрын даргийнх нь хүүхэд нь Боб Марли нэг ковбой гутал бэлгэлсэн гэсэн.
зис уцаар чимгэлсэн кобой худал. Тэр нь харин тэгээд хавдар Тэгсэн чинь тэр зис уцаар чимгэлсэн кобой бодлохын зис утас нь өөртөө нэг амар цацраг туяа шингээсэн тийм утас гэсэн. Цөмийн цацраг туяатай. Тэгээд тэрний хавдар үсгэсэн. Тэгэд хамгийн амар нэг одоо Боб Марлигийн одоо урсгал нь одоо юу гэдэг одоо тэр шашин гэх юм уу юу гэх юм урсгал нь болохоор ингээ бидээ мис үргэж болтгоо хавдраа тэгээд ахуулах боломжтой гэсэн биесээ юм гаргаж болохгүй. Тийм яриад шүү дээ. Тэгсээр агаад нас орсон гэж ярьдсан байлээ. Ерөнхийдөө. Тэгээд ер нь бол ингээд нас орсон одуудын арт ямар нэг юм байдал те. Ямар нэг юм байдлаар. Яа бүр амар депресс шлээ. Одолмор уучлаа. Гэтэ Ким Кардашиан зүгээр шүү. Аач. Бүр амар vibe Ким Кардашианы гэр бүлийн чи үзсэн. Бүх хүүхдүүд нөө гений аргаар сайжруулсан хүүхдүүд. Тим тэрөө бас үү тийм. Ер нь тэгж ирсэн. Тэгээ Кайли Женерийг тэгсэн ч хэцүү дээ. Тэг чи мис ажилбараар л тийм болсон уу? Кардашиан гэснээс цаа чин Кайли Трэвис хоёр жоохон брейк хийсэн байлээ. Тийм байлээ шүү дээ. Тэгсэн тэр бүр нэг гой зураг явж идэг шээсэн ингээд одоо нэг бас нэг папарацны сайт байхгүй. Кендл SF хоёр ч найз шүү дээ. Тэгсэн тэр хоёрыг авчихсан. Энэ хоёр буцаа нийлчихэж байгаа шүү. Тэр өнөө гой мим болж чадсан. Гэтэ тэр нэг яг хүмүүст өвөөлгөж байгаа нь үнэн л дээ. Тэр хоёр жоохон брейк авцсан. Тэгсэн чинь бустаа салчлаа инглээ. Ямар ч юм хүүхдтэй бол анхаарал тавьж байгаа. Одоохондоо нэг жоохон тустай байж байгаа. Яг нэг мэдээлэл дээр нь бол ингэсэн л л дээ. Кайли илүү ингээд family тал руугаа одоо дахиад ээж болохыг хүссэн ч юм уу те. Одоо гэр орныхаа тал руу яа гэсэн чинь Travis би уран бүтээл рүүгээ илүү яа. Одоо Travis ч нь бол ингээд дандаа аялын тоглолт моглолт ингээд. Одоо цомог гарахгүй жил болчихлоо шүү дээ. Одоо баг уран шин цомог гарах гал ингээд явж байгаа. Одоо нэг тийм үзэл бодлын зөрчилтөөн л түр явах гэсэн. Тэгээд би биенээсээ жоохон холбох тусгаад л хэрэгтэй байгаа ах гэсэн мэдээлэл гарсан. Тэр хоёр бол уулын гоё асууд саяхан л болон плейбой зураг мөрөөр даруулаа явчихсан шүү дээ. Дуулна. Тэр зураг бол жиг амар авсан шүү дээ. Зүгээр хараад пүү аа. Ингээш. Тэ. Тэр нь гоё хос шүү дээ. Тэ. Ер нь тэ чиг шиг хайрын дуу муу хийвэл тэр хоёр шиг хос болно гэж дуулж муулаад. Тийм амар. За тэр ч яах вэ? Маа Тамира өөр тэгэд гоё артистуудаас хуваалцаач. Aerosmith-ийн бас фэн шүү дээ. Тий, хамгийн хайр эсмэд гэсэн. Dream on гэдэг. Би тэр дууг нь би ч гэж ер нь хипхоп сонсдог хүмүүс бүгд л Eminem Sing for the Moment-аас мэддэг болсон. Нэг эмхтэй хүн ихлэ дуулаад байна гэж би. Sing with us гэдэг. Тэгсэн чинь харин Steven Tyler байсан юм байлээ. Тэ. Хамгийн анх миний дуртай болсон дуу нь Ragdoll гэдэг. Aerosmith-ийн. Дан гэл нэг тийм гоё амар тэр амар гоё юм л амар гоё доо Ragdoll. Тэрийг сонсч үзвэл сайн. Aerosmith чинь өөр чинь Crazy гэх тэр гоё дуу. Тийм, Craziness. Клип нь амар гоё шүү дээ. Нэг үг болчихвол. I don't wanna miss a thing. Киноны Армигдон билүү те кино. Армигдон киноны саундтрак. Сансаас нийсч мэсэд идэг үлээ тий. Клип чаа. Тийм, өөрөө нөө охин нь тоглодог. Тэ. Огт нь өөрхөн тийм. Тийм. Модель баг. Steven Tyler чинь гэхдээ нэг юуны шүүгч гэдэг үстэй X Factor л юу. Тийм. Биш ээ. Америка хэтэлж арай биш. Ямар ч нийгэмний шүүгч хийдэ. Voice Америка айдлахаа. Тэгээ айдлын шүүгч гэдэг санагдаж байна. Тийм билүү. Тийм. Ямар ч гэсэн. Дууны дэмцэний шүүгч. Тэрэн дээр өөрөө нэг дуулсан юм бичлэгнээ тийм. Америка айдл дээр өөрөө нэг Dream On-од дуулт. Тэр нь амар гоё. Өөрөө төгөлдрөөр. Мань үн чи юм тэгэл. Талтлан явьяастай л та. Хамгийн алдартай дуу нь юм тэгэл Dream On тэгээд I don't want to miss it. Тэр хоёр юм. Мань үн чинь нэг Aerosmith-ийн лого нь гоё те нэг арагас далавчтай байдаг. Тийм. Аавсаг, далавчтай аавсаг. Өөр явна амтлаг сонсож байна. Өөр гэвэл Guns N' Roses мөн тийм Guns N' Nirvana. Smell Like a Teen Spirit. Guns N' Roses гэснээс одоо нэг юу юм биш те. 11 сар болох гэж байгаа юм биш те. November Rain. Тэ, November Rain. Тэгээ бас нэг гоё амтлаг гэвэл AC/DC бас байна. AC/DC гоё те. AC/DC яалч өөр солиотой нөө AC/DC-ийн нэг лайв бичлэг YouTube дээр гэдэг нэг лайв бичлэг тоглолтын тэр бүр солиотой бүр мангар олон хүмүүс. Тэгэл яг ингээл highway дээр л гэдэг дуу байдаг. Тэрэн дээр бүх хүмүүс ингээд яг ингээд зэрэг
Ус давалгаалж байгаа юм шиг бүгд ингээл амар тэр бүрээр солиод тий цэнгэлтэх нь ингээд давалгаалж байгаа шиг бүх хүмүүсүүд нь ингээл зүгсрэл ёо. Тэр бүр солиод тэр лайвыг ер нь үзүүл амар гоё. YouTube-с. Тандрын лайв нь бас амар шүү дээ. Тий. Тандрын дуу. Thunderstruck гэдэг. Би AC/DC-г анх юунаас сонсч ирсэн бэ гэвэл нөө юу? Megamind гуглд шүү дээ. Тий, Megamind чинь нэг AC/DC. Нөгөө нэг тийм юу лээ backing black гэдэг тий. Backing black тий тэрийг явуулсан. Тэнгүүтээ тэрнээ бас өөр юуг явуулт нэг юуны AC/DC биш. Guns N' Roses-ийн нөө Welcome to the Jungle гэдэг. Тэр дуугс явуул. Тэр бас амар тоо. Тэр бас гоё дуу. Гэтэ хамгийн гол нь Тамирагийн бүх ингээ яриад байгаа дуунууд нь бүгд караоке дэдэг. Караоке болохоор амар хэцүү. Бүгдийн өөрөө караоке доолоо үтцсэн. Тэ. Бүр сүултээ Beatles-ийн дуу ч байв. Сүүлдээ Beatles дуудаад Radiohead мэд дуусч явж байгаа шиг тий. Амар 7-8 минутын дуунууд явж. Радиодоос гоё. Радиоти Creep бол Jiggy Emerald-ийн дуу л та гэл. Тэр хич бас хүнд дуу шүү ч гэж. Хүнд цаг үед сонсох. Монголоос X-Japan сонсдгоо. Заас. X-Japan хальт сонсож ирсэн. Гэтэ бүр шимтэж нэг сонсож байгаа. Энэ Japan Rock гэр нэг шимтэж. Japan Rock сонсдог бас нэг манай найз байгаа. Тэрийг Japan Rock сонсдог байсан биз дээ. Яг уу одоо Нөгөө скандал. Тий скандалыг одоо рок гэх юм уу? Japan Rock. Ер нь л J-Rock гэр эмгтэй J-Rock авдаг. Тий, миний хамгийн дуртай эмгтэй авлага бол скандал шүү. Яалч их гоё. За яаж мэддэг болсноо хэлээч. Анх юу нэг юу үзсэн юм аа? Full metal Биш ээ. Bleach юу? Биш. Тэр хоёр. Ана. Тэр аниме шүү. Ана тэр хизээ скандал дуулдаг. Тэрэн дээр нөгөө нэг Secret Base гэдэг дуу шүү. Тэр чинь өөр хамтлаг дуул. Скандал дуулт энэ тэр Secret Base чи. Тэг өөр хамтлаг өөр дуучин дуулт. Гэхдээ скандал дуулт Secret Base-ийг. Хайшин тийм ремикс нь юм уу? Скандал юу скандал Secret Base. Ана тэр чинь скандал дуулт яа чи YouTube-ээс сонсоор хэлээ. Чино нака мака гэдэг арай өөр. Ямар нака. Угсаа тэгдэж штэ. Чино нака мака гэдэг арай өөр юм дуулсан штэ. Тэгэл тэгэл рок н рол мол гэл гоё дуусан юм л да. Скандалын нэг сүүл гарсан нэг опенинг гэдэг. Тийм. Хараказе. Тэр Хараказе гоё. Пличиг өстой амар үздэг байж. Манайд ч бас тэгэл яг нэг аним үзчихсэн скандалын Яг 90 хүүхдүүд. Аним идэв явж исэн 90. Одоогийн анимэнүүдчтэй чаавс тэгээд. SB TV тавлгээ явж идэг байсан юм да. Тийм бас нэг хашаа. Юугаа гарч ирсэн тийм байх чи. Одоо хүртэл энэ хоёр One Piece-ийн мангаг уншдаг. One Piece-ийг дуусгахыг хүлээгээ. Одоо уншиж байгаа хоёр л манга. One Piece, One Punch Man. Хоёулаа One-аар ихсний хоёр манга. Ерөөсөө тэ One Night-ийн залуус л юм шүү. Тэгээд One Piece, One Punch Man One Night болчихсон. One night биш, one more time. Нэг Daft Punk One More Time. Би ганц шинийн залуу биш ээ. Өөр гоё хамтлаг гэвэл Maroon 5. Монголоос Maroon 5 бас гоё. Монголоос тэгэл бүгдийн Lemons, Niswanas, Colors гэл явна. Sound тийм хүүгээс хүүхдээ хоёр л дуу. Хоёр л дуутай юм биш үү? Юу. Ер нь YouTube дээр тавигч тэр хоёр дууг л сонссон. Хоёр л дуутай. Яасан Чингис Нүуний Америкт Billboard руу оруулахын тулд бүр нэлээд тийм артал томтой нэлээд мөнгө зарж иж Америкийн зах зээл рүү нэвтэж явуулсан гэж хэлж байна. Нүуний яг зүгээр дуунуудаа гаргацсан бол тэгэж од болохгүй. Яг нэг Америкийн зах зээл рүү гаргах гад арт нь том санхүүгээ дэмжиж өгөөд одоо тэр гитар метар бүх юм бүр амар үнэтэй бүр 700 сая маяг л нэг гитар метар. Бүр тийм амар үнэтэй бүтсэн юм. Тэгээд өөр Монголын хамтлаг Futurama хамтлаг байна. Тэгээд харамсалтай таарцсан альбом гаргаад гисэн шүү дээ. Тэр нэг таарцсан. Америкт нэг студид ч юм уу яаж байгаа нэг хүүгийн студид тэр рекорд хэлэх юм яах ч нэг тийм ярьцлагаас хальж яасан ч манай энэ хөгжмүүд нөө одоо морин уур зур байгаа шүү дээ. Эдгээр бол яг акустик яг үндсэн дууралтаараа байгаа. Бид нар зүгээр хэв заагвар юуг нь өөрчилсөн, стил нь өөрчилсөн гэлдэг тийм л. Тэг хүүч угаас аль зунаас л нөө одоо дэлхийн энэ тэнд болж байгаа хамгаалал Billboard-ийн нэгт орсон гэж явуулсан юм шиг. Европын фестивалаар нэлээд ихсэн.
Тэр Герман дүрслэг явж ирсэн шүү дээ. Бичлэг аваад сте Facebook-ээр. Уус хүүч нөгөө нэг морин хуур комит болохоор Европ, Америк уст амар цодон сонсогдсон. Тэр бүр амар нөө нэг альбом нь гарч ирэнгүүтээ юу BTS илүү нэгт орсон. BTS нэлийн хэдэн дууныхын дээр нэгт орсон байсан. Хамгийн аимшигтай нь юу гэвэл хүүн нэгт байгаа. Ингээд доотлохын доонууд дандаа BTS байгаа. Уус BTS ч глобал хамтлаг болсон одоо. Юу вэ? Чики юу вэ? Хүү гэдэг чи одоо хүннүү гэдгийг л юу гэж Хүн хүннүү тий Хүннүүр өөр ямар үгнүүдийг ч шинэ жанр гаргасан. идрээ чи юу гэдэлээ. Хөө гэж хамтлаг. Юу вэ гээл дуу. нэг санал дээр суух гал. Энэ гой нэр болчих юм биш үү? Хөшөө энийг юу н хамтлагийнхаа нэрээ болно. Хүү Наа чи юу вэ? юу вэ? Ийчс гой дууны нэр болчих юм биш үү? Юу оо яг болчих. Тэр логоных нь утгыг тайлбарлсан нэг бичлэг яваадсэн шүү дээ. Тийм үү. Тэс ингээ харахаар ингээ луу шиг харагдаг. Аха. Тэр луу биш ингээ тийм ирүүс ингээ цоохор ирүүс ингээ. За. Тэс тэр ирүүс яагаад луу шиг ингээ харагдаад байна гэхээр ирүүс чинь уул хадаар явдаг. Уул хадаар явахт ингээ муширлдаж явдаг ингээ. Бас нэг жоохон урт тийм сонжилттай Тийм хурдтай юм явд шүү. Тийм тэгээ муширлж явдаг. Тэнгүүд тэр ингээ зурхаар ингээ луу шиг болдог гинөө. Бас мэдмээр юм байна тий. Сони юм биш. Нэг тийм бичлэг яваад байсан Facebook-ээр. Тийм нэг үтсэн байд юм аа. Хүү хамтлаг шүү дээ. Дэлхийн нийт танигдчихлаа шүү. Гоёна Монгол Бид нар л дутуу байна да. Гарч ирж байна. гинжин ч бас гадаадын ивентэд явж муу. Тий. Одоо нэг тэр нэг гадаадын нэг гаралтай гарцсан нэг клип болон хийлгэсэн тэрийг өөрөө Instagram-д л хийдэг. Клип нь цацагдахгүй л байна. Хүлээж л байна да. Тэр юу бид тэр хөл таац хэлсэн бүр. Хилт өгье гэнэ. Хөл таац. Тэр бол хилт өгье бүх цаг үе хамгийн агуу л та. Даанч хүмүүс ерөөсөн мэдгүй тэрийг өөрөөс дуулдаггүй сонсдогчгүй. Бүгс та. Та нар тэр дуг сонсороо хөл таац гэд нэр. Хилт өгье чинь өнөөдөр уун муунаа ерөөсө дууглахаар болсон. Машин шиг уу? Тий, он. Тэр дугтай хараалтай дуу. Тэрийг сонсоод шууд орой нуухаар болчих. Тэр хараалтай. Тэр дог сонсохоор л яг тэр дог сонссон үедээ сонь пивдчихдээ гээл. Ваа, Гилзээ. Хөлтний морал. Манайхан тий уун чиж пивлууд юм дөө. тэгээд өнөөдөр 5 дахь болсон байна. Чих шиг. Пив ууж юм. Тэгээ подкастыг дуусгах яах ч юм байгаа мэдэхгүй. Тэгээд би л амар үлсэж байна. Би л юм мэдчих. Би чи ажил дээрээс шууд гарч. Яд чи нөө хайрч унтах юм зүг. Халуур Өөр амьдралын сонир сах юу байна? Сүүлийн үед тэр мүсээ нураагаад байгаа хэрэг болоод байна. Мэдхгүй миний бодлоор Юу гэж бодчих. Байгалийн музей юу? тий. Миний Байгалийн музей ч ганц уулна. байгалийн музей биш байхгүй бүр биш. Монгол даяар амар олон музейнууд тэр нөгөө нэг ICC-гийн хойноод чинь нэг ямар музей биш ээ нэг Чин чойжл ам юм юу шүү дээ, сум шүү дээ. биш. Тэрний нааны тэр нэг байшин байд юм аа. модон байшин уу? Тийм. Тэр чинь Премьер Тейлерийн За, тийм. тэр мөрий чинь хүртэл нураац юм биш үү? тийм тэрийг шууд нураацсан шүү дээ. Тэр чинь нөгөө Тийм үү? нэг хэлбэрийн музей гэж явдаг байхгүй юу? Тэрийг тайлбар нэм байгаа байхгүй юу? Одоо тэрийг нураагаад оронд нь шинэ өндөр байшин байна заяа. Бачаад нэг давхурт нь хэлмэгцсэн музейг гаргана гэж яриад байгаа. Тэгвэл тэр өнөөдөр болтол хадгалсан тэр 20 доо 10 дооны байшин яах юм? Тийм тэр байшин харамсалтай. Гэтэ тэр байшин өөрөө бүр би анх тэр байшин гэсэн Уусаа гайхсан тэр бохгүй. байшиг ч уусаа яг байх үед нь ч гэсэн өөрсдөө яг одоо арчилж хамгаалж яд чаддгүй байсан шүү дээ. Тойруулаад бөөн өндөр байшин болсон. Би тэр байшин анхаарчаад юу одоо энэ айл амьддаг юм бахта ямар даварцсан айл байна. Баха өндөр байшингуудын донд ганцаараа нэг хашцсан байшин дотор амьдж амьдраад. Чи баг гэр орол хороол энд ороод ирсэн мэрсэн бодсон. Тэр ингэх хэрэгтэй байхгүй. Нэг бодлын тэр үнэхээр дээр үеийн тэр барилгуудаа авч үлдмээр байгаа л тэрийг тэгээд засаад ингээд хамгаалаад Ингээд гол нь анханаас нь тийм анханасаа тэгж явах хэрэгтэй байхгүй. Анханасаа тэгж чадаагүй бол одоо тэгээд тэр байгалийн түүхийн музей бол одоо яалчгүй тэгэл нураагаад оролдоно өөр байгалийн түүхийн музей бол юу шүү дээ. Тэг одоо тэр нөгөө нэг хилмигчдийн музей шиг хуучны 10 дооны 20 дооны барилга биш байхгүй. Тэгвэл тэрийг тэгэл одоо тэгвэл байгалийн түүхийн музейг бол нураагаад сэргээн засварлаад тийм сэргээн засварлаад чиний гой өнгөлөг барилга бариад тэгээд тэнцэнэ буцаал музей гол нь тэр хилмигчдийн музей чинь
өөрөө нэг хуучны барилга гэдэг утгаараа хуучны нэг хийц загвартай те модон ардын өсгөлийн үеийн байшин гэдэг утгаараа л авч үлдэнэ. Сүхэ ахын үеих. хамгийн нураахад амархан байшин дээс. Тэгвэл тэр тэгэл хүмүүс нөгөө богдын музей шиг тэгэл засварлал шинжилэл янзлал. Гэхдээ монголчууд өөрсдөө амар тэрний засварлалт юм билээ. Би ингээд сонссон байхгүй одоо гадаад болохоор одоо хуучны байшингуудыг ингээд дээж авч жагаад ингээ материал барилгын материалаас нь дээж авч байгаа судлаад ийм орцтой байна. Яг тэр орцыг нь ингээ хооронд нь холж агаад бүр яг таарсан материалыг гаргаж ирэнгүүтээ засварладаг бол Монголд тэр одоо архитектурууд нь гэх юм уу да ингээд юу н шинжилээд гоё болгосон дээр юм биш үү. Тэгээд арай жоох өөр материал хийгээд идэх нь надад амар таалагдав. Тэгвэл нөгөө хуучныг анхны юуг нь үнцнийг нь алдагдуулаад тэр нь алдагдчихаар аим сонирн боод байгаа байхгүй. Орс морст бол шууд үнэх материалаар нь судалгаа хийж агаад яг тэр материалаар нь л тэгэж сэргээн засварлалт юм байлээ. Сонин шүү монголчууд. Гэтэ тэр байгалийн түүхийн музейг одоо нураагаад хизээч янзлна гэж. Энд чинь баг 2 3 жил ажилласан гэж. 2 3 баг 4 5 жил болов. Би бол сүүлд хизээ орсноос авахгүй. сэргийн засварлал мэрэл ярьж ирсэн шүү. Монголчууд удаан шүү. Одоо энэ 100 айлын замыг харалтаа. Би одоо 100 айлын замаар өдөр болох ингээл явгооныхын замаар алхаал. Одоо хүртэл тэр явгооныхаа замыг хийж дуусаагүй л. Тэгээ сонин ингээд алхаад дуусна. Тийм сайхан бас 100 айл орсныг хавтан юм уу. Тэгэд би ингээд өдөр болгон хичээл рүүгээ наац цааш явахдаа тэр замаар алхдаг байхгүй юу? Тэр замыг 7 хоног баг нэг л удаа нэг ингээд нэг харагддгийг янзлж харагддгийг. Бос өдрүүд нь баг ингээд янзлахгүй ингээд байгаа л тийм хідэн шороо илсэн авчираад овоолоо тавьчих байгаа л. Яг тэр 100 айл зам зүгээр яг ингээд засварлаад шинэ асфальт хувцал тавьсан. Гэтэл нөгөө л нэг хуучин шороо тостой нөгөө л нэг юм бол яг л байж. Нүг шороо тос. Энэ сайхан өнгөрсөн 7 Чи дандаа цайны цагаар нь явд юм уу гэх шиг. Ари би одоо цайны цагаар нь явж таарад тийм үү яадгийн. Одоо юусоо ингээд улсаас байшин байруулсан шүү дээ тий. Юм хийж дээ тий. Тэр яад ингэсэн одоо 20 тэрбумаар цэцэрлэг байлаа. Тэр 20 тэрбум нь шууд дээрээс нь пад гээд ороод ичдэггүй ингээ дасалтаж авч идэх юм байлээ. Тэгээд энэ жилийн төлөвлөгөөтэй тэнгуут яг тэр дасалцсныхаа дагуул ингээ юм хийгээ бодоо. 7 хоногт нэг орж тендер болоод нэг ажил хүлээж авлаа шүү дээ. Нэг одоо байгааны компани. Тэнгүүд эхлээд нэг тэдэн ууршлага ч юм уу өгнө шүү дээ. Одоо материалын зардал ч юм уу те. Эсвэл шууд хөдөлмөрийн зардал ч юм уу, шууд материалын зардал ч юм уу. Тэнгүүд тэд нэр дараах нөгөө шууд бус материалын зардлын энэ нөгөө компани ч өөрөөсөө бас нэг болгодгоо юм шиг лээ. Тэнгүүд гэрэн дээр чи юун дээр чи за танах ингээд техник урьдчилгаа ингээд үгүй үйл ажиллагааныхаа 30% ингээд бэлэн болгосны шин дараа бид нэр тэдэн үеийн дахиж өгөх болно гэдэг ингээд дараалтай л юм шиг л үе шаттай. Одоо 80% гүйцэтгүүлчвэл тэгээ ингээд таашкаар нь ингээд мөнгө аваад явах бол хэрэгтэй л. нөгөө гот тэнд нөгөө хугацааны зовоод тий. Бас дам мөнгөгүй байгаа тавилаа. Тэр чинь гэхдээ яадаг байхгүй ингээд мөнгө аваад байгаа мөртлөө юмаа яг цагт нь хийхгүй яг сүүлийн мөнгө авахт нь тулгаж байгаад ингээд бөөгнөрүүлж байгаа хийчихэж байгаа байхгүй юмнуудаа. яа тэр яг дийдэг байх. 7 хоногт нэг л хийж авдаг. Нэг хийхдээ нэг жоохон газар хийдэг. Одоо тэгвэл яг чи тэр нөгөө нэг яг сүүлийн нэг хугацаанд дуусах хоног дээр бочихгүй. Амар хөдөлгөж байгаа да. тэр сая бас нэг юу яваадсан юм бэ нөгөө нэг Макет. тийм макет. Тэр Яа хараа. би архитектурын үед нь тэгээд нөө юу байхгүй архитектурын групп байдаг байхгүй. Тэрэн дээр бүр амар 15 сая макет гэж дээ. тий. Бусад архитектурууд нь амар орж ирсэн ш тэр групптэй. За энэ макетыг хийсэн хүн зүг гараад ирэх. Ална гараад ирэх. Групп хэрхэн пост бичээд бишж байгаа байхгүй. Гэсэн чи сүүлд нь театрын хочид хин билээдээ нэг тийм уулын амхандаа томл архитектур юм шиг байгаа юм л та. Чи хамаагүй подкаст тэр наа чи батгаагүй их сурвалж мэдээлэл хөө авдаг шүү. Яг тэр макетын хийсэн архитектур нь бол батын тэр хүн юм шиг. Батараа юм. Тэгээд Нэг тарах тэр хамаарыг талбарж байна. Нэг төр талцсан чи гэхдээ ерөнхий сайд нь бүр ерөнхий сайд ингээд бусад улсуудыг харуулаад ингээд өөрөө хараагүй юм шиг байгаа макет. Ингээд Оросын макет өөр бас нэг улсын макетыг ингээд хучцсан байсан бохгүй нөмөргөр. Ингээд Оросын макетыг харсан чи амар нямба амар гоё юм ийцэн тэгэл ерөнхий сайд маа макетас гоё болсон байх. Энэ тэр сөхөөл хараад ингэ царайнд багаж байгаа. Царай нэг гарсан зураг байсан шүү дээ. Царай бүр ингэ бусад улсын хүмүүс нь Тэр ингэ зургийг нэрээ олж харах юмсэн. бусад улсын хүмүүс нь амар урмын бодоо даалгатай биш.
Нэг хөөрхөн нэг хідэн цаас нуглангуудаа дээрэс нь ийм гялгар юм цацсан боо. Энэ бол нэр инээд юм шанаад юм баггүй. Арай. Тэр нэрээ баг. Тэр макетыг жилийн хугацаатай хийх даалгавар өгсөн байгаа байхгүй. Тэсэн чинь 15 сая юм. тийм 10 жилийн хүүхдээс 7 дөрөв мэдсэн байгаа байхгүй. Нэр харьцуулсан зураг өстэй 10 жилийнхний Тийм хийсэн. 10 жилийнхний хийсэн сургуулийн макет тэнгүүтээ тэр мэрэгжлийн архитектораар төсөв босгуулж улсаас хийх 15 саяар Тэр чи яасан юм шүү. 15 саяараа шоуд шоуж байгаа. Өмнөх өдөр нь 15 минутанд тэгээд. Тэр макетын харсан нэг өнгө будах 15,000 төгрөг дээрээ. Сүний бизнес тийм. дээрэс нэг юм саа цацсан. Тийм ямар ч өнгө будахгүй зургуун нэг саа маач юу. За синий боли нэр хийсээ ёо. Хүүхэд нь хийгээд өгсөн биш шүү. Нэр итгэхийн юм боли. Тэгээд өөрт чинь өөр сошиал арч сонин юм их явлаа. Тэр дэлгэр мөрөнгийн яриа гарсан харсан уу? Ахын газ тэрвэрчээ. Таалж явснаас тоолж явсангүй. энэ натан ташрах. Би тавшааж явснаас тоолж явсан. Нэг тим үг тренд боллоо. Тэгээ монголчууд айгу лайтай те нэг жоох үг гарчингоо тэрийг бүр ингээд хідэн сар жил ярьнё. Тэр Усар чамаагийн лайвыг үзээд бичлэгийн дуурайгаад үгийн дуурайгаад идэх хүмүүс нэрэ болоосоо ёо бүр Ямар үг тренд л боллоо тэр чинь. Өөд юм уу. Сэтгүүс ч одоо өөдөд идэв юм уу яа тийг. Гэхдээ бүр нэрээ гэхдээ яг тим үг ашигладаг хүмүүсэнтэй жиг өөртөө жиг ажилгүй. Одоо гэртээ ингээд зүгээр ингээд Facebook ухаа сууж идэг ингээд хүм уулахаас өөр ид шидэггүй нэг тим хүмүүс байгаад байгаа байхгүй. Маас ин харангуут Ингээд усалж яваад гэхдээ хөөх болгоод идэв юм шүү. Болголгүй байд. Брендийн нүүр царай болоод сургуулийн нүүр царай болоод ёо. Тэгэхгүй би сүүлийн хэдэн өдөр бүр ингээ Facebook орохоос уур. Ер нь бол Instagram-аа идэвхтэй ашиглаж байгаа. Энэ ихтэй бас ядж байгаа ямар хогд өг тий. Facebook арай л хандуурч байдаг. Facebook арай л нервийн газар болсон байлээ. Бодлооч Facebook. Угаасаа Айл эртний чи ингээ амар олон хүний үзэл бодлыг ингээд хэдхэн секундын дотор ингээ өөртөө шингээгээ яваад хаач яадар сонин лайв ингээл гараал тэгэл тэрний günүүдээ 1000 жил ашиглаж байгаа. би тийм юм дээр нэг юм гайхаад идэв. Осож ямааг үзэж байгаа хүмүүсийн доор коммент нь одоо болооч яг амар муусан юмнууд байгаа байхгүй. Би тэрийг гайхаад идэв. Зүгээр ингээд репорт хийгээд дахиж харахааргүй болоо. Харин тийм юм мэддэггүй байхгүй надад. Бол зүгээр үзгээл болчихно үстэй. Бүр ингээд үзээл ингээд бүр амар цаг завтай үзээл муулаа яваад байгаа. Өөр ажил авахгүй байхгүй. Тийм тэрнээс нь болоод тиймэрхүү хүмүүс од болж гарч ирээд байгаа байхгүй. Тиймэрхүү нөхдүүдийг бүр өөрсдөө бүтээчээд өөрсдөө муулаад амар утгагүй тийм тэнийг юм байхгүй тий. Тижээс нохоогоо өөрөө аал гэдэг чинь. Тий. Одоо өөрөө бизнес чангуудаа энэ ямар муухай юу чих шиг ялгдсан юм болгоцсон яг тэрсээ. Чамаг тэр сүулт нөгөө нэг юуных нь бичлэгээс хойш үзег юм шиг. Чи ч тийм ажилгүй нөхөртэйсэн биш. Би нэг бичлэг бүтээж би зөв хайлт үзчихсэн. Өөр үзэж яхад нь би хайлт үзчихсэн байхгүй. Манай анги үзэж яхад нь тэр нөгөө юу 0 молтой нэг. Юу ямар бичлэг байлаа? 0-тэй. Нэг дуудуулаад юу яасан. Юу гэддэг байлээ нэг. Юу. Хасар жамаа нэг дуудуулаад идэв юм. Дуулт юм уу? Бас дуулт юм уу? Бас дуутай юу? Лайв дээр хүмүүсийн дуулсан дууг ингээд өөрөө гадуулаад нэг тийм бичлэг гэсэн. Би ч одоо олон талтай авьяастай бүр сүултээ бишигч гоё энэ ч одоо реклам тоглолцдог баг кино тоглох нэ тэр чи жүжигч болоод сити их сургууль сурах гад байжсэн чинь ясаа бантчлаа яалаа. 10 жилийн боловсролгүйгээ бол. Тийм 10 жилийн төгсөв. Би тэр гайхаад тийм осож яваад ямар тэнэг маркетингийн албаны хүмүүс нь өөрсдийнхөө нүүрсээр болгоод идэв. Ямар тэнэг борлуулалтын албаных нь өөрсдийнх нь нүүрсээр болгоод идэв. Тэр нь бас одоо ингэ бодоход болцсон байгаа байхгүй ингээд осол жамаа нэг брендийн нүүр царай олчлоо гэд маний тэр брендийг одоо мэддэг болчихж байгаа байхгүй юм авахгүйчсэн тий амар хандлт их тэнэг байгаа шүү дээ. Гот ёо. Хүн осол жамаа энийг хэрэгэлдэг гэд хүн юм осол жамаагийн хэрэгэлдэг хэрэглэх хүн одоо аваад тийш аваад байгаа хүмүүс байгаад байгаа болохоор тэр яваад байгаа гэж би ойлгож байна шүү дээ. Манай жинхэнэ хилдэг нөгөө нийгмийн нөгөө хар мас гэж ярьдаг шүү дээ. Одоо тэр юм аа. Гэхдээ осор жамаагийн хамгийн аимшигтай давуу тал нь юу гэвэл би ингээд осор жамаагийн бичлэг тиймэрхүү гараад блог хийдэг байхгүй. Тэгээд байгаа мөртлөө миний Facebook дээр осор жамаа гарч ирээддэг байхгүй. Хамгийн аимшигтай. Осор жамаагийн үрнэлэг бүр тийм амар байгаа. Гэтэ осол жамааг бас нэг бичлэгийг үзээд өрөвцсөн ш нь. Осол жамааг зодддаг.
тий. Тэр би бүр гайхсан шүү дээ. Одоо энэ хүнийг үзэн яаж болно? Энэ хүнийг зодох ямар шалтгаан байна? Тэр мөрөөрөө бичлэг хийгээ явж байгаа хүнийг тэгээс зодох шаардлага байгаа ч юм уу хүү ч юм уу. Тэр харин зодон яг шаантрастай. Тэснэ осож яваа бүр амар сүүлд нь ингээ хөөгөд зодчихоо. Нөгөөдгөл бүр айцсан цогтахаа юу. Та нэг багтаа тэ чита шаантрас тоглодог л яг тийм үйл явдлаа. CJ очил нэг хүн цохиогод нөгөөдөл нь сүүлдээ асаад буудаж яг тэртэй. Зам дээр мам юу. Зам дээр нэрээ. Нэг тэ яг юм аагийн очиж цохингууд тэд чи буу гаргаж ирээ буугаад байдаг гэсэн. Би бүр тэр зодооны үзсэн чи яг CJ зэрэг. Осож яваас ир хүн бэлээ. Тэр Одоо хүртэл ингээ бидний подкаст ярианы сэдв болсон явж байгаа байхгүй бүр амар. хард тэгээ ингээд Яг Монголын масыг хадууртлаа. Осож ямар л хадуурлаа шүү дээ. Монголын мас идэх Одоо юм. Social life л Угаага ярьж ичж байна. байна. social life нэрээ ийм л тэгээд одоо Монголд яригдж байгаа нь ийм л байна да тий. Бодлооч юу. Ярихгүй байхын аргагүй. Тэгээд нэг тиймэрхүү юмнууд ч тэгж байгаа viral болчихдээ шүү Тий. дээ. Монголд балаа Болоо балаа юм аа viral болохыг болгомоор. Сүүлийн үед тэр буянгийн жагаах амар viral болдог болчих. Бичлэгийн байс хийж байгаа л фейс дээр гарч ирээд тах юм. Жаргах ч угаасаа улс төрд viral юм шүү дээ. Тэр нөгөө дөрмээр дураараа биш дөрмээрээ нэг бичлэг хийсэн байсан шүү дээ. За Видео орсон байсан. За. Тэрэн дээр тэр ярьж байгаа юм бол гоё л сонсогдчихлаа. Уул гоё Зөв гоё л юм. уул нь тийм тий нихур юм багхгүй чанга. яа инээдтэй ярьдаг те. Чи одоо гээд Бүр ямар Бас сайн нэг бичлэг хийсэн. Нэгэд одоо тэр нэг одоо юус нэг хорл морл хийж байгаа юм шиг байна. Тэгэл тэгснэ юм ярьж ирснэ. Ярьж яриад дуусныхаа дараа ингээл хүмүүс ингээл чимээг байсан чи. Одоо алан болоод ташаа штэ та нар. бараг перформанс үзүүлж байгаа юм биш үү те. Тэр хүн хүндлэмөр хөдөлтэй ихтэй ялчгүй. Хийсэн бүтээсэн юмтай хүн шүү. Аач. Ялч хүндлэмэр. Тэг хэлж байгаа ярьж байгаа юм бол ер нь бол дандаа үний юм ярьдаг. инээдтэй л ярьдаг болохоос. Тэр чи одоо мөнхийн хошиш комедигийн байгуулсан юм шүү дээ. Өдөр нэг хануу нэг дөөрэ авсан гэдэг тий. Тэгээ тэрээс тагаа. Би очиад ярьчихоо гэдэг. Баахан юм скитний доор байж байгаа гэсэн. Жагаах юм. За, зочин маань тэгээд ер нь бол тий өөрийнхөө хувийн үзэл бодлын талаар бас яриач. Одоо ер нь Чагаал ярьчихлаа. ер нь бол дуусгах чинь шүү дээ. Чи өөрийнхөө хобби мобигаа талаар ярил л та бас. Өөр энэ хөгжмөөс гадна юун дуртай. Одоо манай хүн чинь бас зураг зурдаг. Зурдаг шүү дээ. Үгүй шугам зургийн олимпиад төрүүлдэг аа. Тэр чи Аль 10 жилдээ хүүхэд насны. Одоо тэр авьяас байхгүй болсон. Чи ер нь одоо яг мэрэгчлээ бол имчээд хэлж ирсэн шүү дээ. Тийм. Имчээс гадна өөр ер нь юу хийн гэж боддог вэ? Ирээдүйд. зураг Тэр талаараа бас яриач. Дарна гэж бодож юм. Тэ ер нь миний бодож гин гэж кинонд дараад кинонд орж ихэлж. үзсэн гэж боддог. Мөрөөдөлтэй. Юу ч нэг кинод нэг дүр юм гэлэн. За тий энийг сонсож байгаа продюсер нэг тийм танилталтай хүн байвал те. Яа. Нэг юм шами хүний дүр байвал манай хүн амар гаргана шүү. Манай хүнийг яг нэг тийм хятадгүй хятадын сонсож ирсэн баян хүний хүүхдийн дүр тоглоход яг болно дөө. Тийм амар. Заавал нэг урд зүг байсан. Яа. Одоо наад хүмүүс ч одоо ингэж миний царай мэрэг авах. Одоо яг нэг шамиг олцгоо. Одоо гой төсөөлж байгаа Чи шүү. шами биш юм уу? Дотроо ингэж шамигээ төсөөлсөн байгаа. Бүр амар шами шүү дээ. Гэж чам хажуунаас ч хараад сар хараад энэ үү юу хараад энэ гэж бодсон. Та нар хүндлэн гэж авчирээд зү. Гой хүндлээд энэ олбогтой судал дээр суулгач шүү дээ. Сар мартай зүрлж мүрлээд те. Содл модл. Оо тий ер нь юм үннээр явах сайхан шүү дээ. Арай. Нарыг сарыг би зүрлээж. Дүр чих хоёрын дунд 4 5 ор зээд шүү. Яг сар шиг. Сарн тамир. Тамираа өөрөө нар шиг. Ярмаар бол. Тэгээд хизээ төгсөх чинь даач шиг. Бүр хүн асууж. Чамаас төрөжтэй гэсэн. Ой би төгсмөр байна нэрээ юу хөө. Кредитийн тоол байна. Тэг кредитийн тоол. Манай хүмүүс нэрээ ийм асуудалтай болчих гэсэн. Тэгээ оюутан байхад яалч гэнэ кредитийн тоо зөрөх, оюутны хичээл зөрөх гэл тэр л заваа шүү те. Одоо оюутан хүмүүс нэг юм зөвлөхөд тэгээд бие л бодоорой доо. Бие бодоагүйгээс болоод одоо би ингэж өнгөрсөн хавар
саржих эмнэлэг твтсэн. Саржих эмнэлэг чи 2 3 жил дээр сууж таагүй тэр 2 3 жилийн өрөнд орсоод тэр 2 3 жилийнх өрнөс л одоо жилийн жил авахгүй үе дээрэл тулчаа явж байна. Тэгээ бие бодоорой. Тэгээд тэггүй бол тэгэл нэг чөлөө аваад удчих юм бол тэгэл хичээлүүдийнхээ дүнгийн гаргаж чадахгүй тэр хичээлүүд дээр унаал тэгэл хичээлийн өрөнд орчих юм бол тэгэл хэцүү шүү дээ. Оюутан байхад бол хэцүү шүү дээ. Одоо өвдөж зов. Тий өвдөгч ирэх байхгүй дээ ер нь бол оюутан. 10 жилд бол тэ өөр нөхч дэвтрээс нь нөхч. 7 хоног хичээл юу ах юм байх вэ? Оюутан болчих юу вэ? Нэг лабын өртөө боллоо. Эрүүл мэнд ирхэн бай ингэж байгаа шүү дээ. Манай им ч хүн им үг хэлж байна. Эмч хүний үг шүү. Уул нь им чи. Эмчинцэр. Төгсөөг байгаа л. Уул нь им. Одоохондоо эмчинцэр. Чинцэрлэг юм да. Имчих чи одоо гадаадаар ч хэлдэг англиар доктор. Орсороос доктор. Миний мэрэгчлэг бол өөр dentistry гэж байна. Тийм, dentist. Хүүхдүүдийн зүүдэнд ордог нэг тийм. Тийм. Эмч байгаа. Жох хүүхдүүд ихтэй шүдний эмч дээр авч шүү. Мань үнчтэй гээл. Тэр Айдслах ер юм нь шиг. хүүхдүүдийг тэгж айлгах гэж хамгийн буруу юм байгаа ш. Тэгж айлгахсанаас л хүүхдүүдэд шүдний эмчтэр очих амар дургүй айцтай болчихсон ш. Өөсө би ч сайдгийг. Шүдний эмчтэр ерөөс нэг ч удаа очиж үзээгүй мөртлөл ингээд дотроо шүдний эмчл амар очиод ингээд аим шигтэй гэсэн. Тийм юу Даалт ухамсартан даалт ухамсарт тийм Шүдний сууж эмч чинь гэхдээ бас хэрэгсэн шүү дээ. Шууд тариа зугалмаа гэл. Тэгэл ямар ч энэ мэдээгүй. хүүхдэл ингэж ярьж байгаа. Энэ үний хүүхд яах вэ? Энэ үний хүүхд ирээд шүдний эмчтэр Амар өвддөг байхгүй шүдний эмч дээр очих. Алтын шүү дээ тэр чинь. Тэгээ Шүдмэх гарангуудаа гэлэх мэл. Бүр нүдэн дээр ингээд хараад тахад бүр дээ. Гялах гэхүү те. Бас гялах гэхүү те. Шүдэж нь яг тэгдэж шүү дээ. Авдаж байгаа нь мэдэгдэж шүү дээ. тэгэл буруу бөөл рүү тавьчлаа. Буруу бүлрэг гялахчлаа. Нөгөө бүл рүү тавихаас та. Нөгөө бүлрэг гялахаас. Гэхдээ тэр ямар амар хариуцлагагүй юм шүү дээ. Маа тамираал нэг тэгэх бах та. арай. Ма тамираа сайн эмч болно. Энд чи болох мөрөөдөлтэй. Болчихно л дөө. Хүмүүсийн мөрөөдөл өөд. Даач Dream on. урт удаан хугацаа байна да. Насаараа сурна да. Тэгэд ер нь бол те хүмүүс яг бие эрүүл мэнд гэхээс гадна бас ментал эрүүл мэндээ бас бодох цаг үе бол айгүй ирсэн шүү дээ. Ялангуяа юм 2010 он гарснаас хойш сэтгэл санааны юм докторгүй байж. Жокерыг үзэж байгаа шүү дээ. Гэхдээ манийд үеийнхэн ч гайгүй байхгүй нөгөө бүтлэхүү хайр гэж дуулахаа байлаад мөнгө зөнгө дуулдаг байх. Зүв зам руугаа яваад байгаа байхгүй. Тэгвэл асуудал амар их үүдэн шүү дээ ялангуяа. Ер нь бол яг нэг тийм өсвөр үед бол тийм сэтгэл санааны дараа Хэвтэл өөртөө нь таарсан асуудлууд гарч ирээд байдаг. тийм тэгээд тэдрийг яаж хийдэх вэ? Хүн Дуусахгүй хэлхээс араас гарч ирлээ. Гэхдээ яг нэг асуудал дуусаал ингээл гоё болж энэ дэг дахиад нэг юм гарч ирдэг. Өөсөө юм хүний амьдрал чинь өөрөө тийм юм шүү. Тэгэд хамгийн гол нь тухайн үедээ ингээд хүнээр шийдвэрлэх хэцүү, өөрөө шийдэхэл хэцүү байдаг байхгүй. Нэг тийм завсрын үед те тэр үед л хүмүүс аягүй хоолоо алддаг байх гэж бодож байна. Тэгээд аль аль талдаа л эрүүл мэндэ бодцгоо. Тэгээд ер нь бол өнөөдрийн дугаараа ингээд дуусахгүй да. Тэгээд Тэгээд зочноороо орж ирсэн Тамираадаа баярлалаа. Баярлалаа. Одоо ер нь хаяада яг нэг маань байхгүй үед бол ингээд орлох маягаар ороод гэж болно. Орлох 6 дахь төгөл гэж байгаа. Тийм. 6th байна. Fourth man. Манай хамгийн ер нь бол ойрын сонсогч хол байгаа. Тэгээд энэхүү дугаарыг мэдээж Linkin Park ирсэн учраас Linkin Park-ийн нэг гоё дууг Тамираамаа сонгож өгөөд тэгээд ерөнхийдөө бол дуусгах чинь. Ирэх 7 хоногт бол шинэ дугаар явна. Тэрэн дээр бас өөр шинэ зүйл байна. Тэгээд энэ сан Joss Switchcast гэрлээ.